Бүгд өдрийн мэндийг хүргэе. Шулуун марсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ ээлжид мэргээр уулзч байгаа маш их баяртай байна. За өнөөдөр бас нэгэн маш сонирхолтой сэдвээр мэрэг хийж байгаа. За энэ мэргийн маань сэдв болохоор зэрэг та хэдийн гарчигнаас уншсанчлан таны сүнсний кодчлалын талаар байх болно. Зарим хүмүүс болохоор зэрэг ингээм амьдралыг видео тоглоом гэж нэрлэдэг те. Видео тоглоомтой айгу төстэй надад бас сүүлийн үед айгу санагдаад байсан. Тэгээд яг энэ талаар нэлээд бодож байгаа. За мэрэг хийгээд үзье гэж шийдээд мэрэг хийсэн байгаа. За тэгээ илүү их тайлбарыг бол бас групп болгоно дээр уншилгаа хийж байхдаа та хэдтэй тайлбарлах болно. За одоо болохоор зэрэг хэдүүлээ. За миний сүнсний кодчлал, миний сүнсний програмчлал ямар хөө вэ гэж өөрөөсөө зөөлхөн асуугаад эдгээр дөрвөн хөзөрлөө, хөзрийн зургууд руу, эсвэл хөзрийн номерууд руу анхаарлаа хандуулж байгаад алинд нь өөрөө ирэхгүй татагдаад байна. Аль нь тань хамгийн сонирхолтой санагдаж байна. Тэрийгээ сонгоход болно. За ингээд та бүхэндээ чимээгүй бяцлагаад сонголтоо их боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай тутамаар л та бүхэндээ за сүнсний програмчлал гэдэг мэргийг хийж өгөхөд бэлэмсэн байна. За эхлээд би болохоор зэрэг ерөнхийдөө энергийн шалгалт маягаар за таны сүнс юу хүсдэг вэ гэсэн асуултыг тавьж байгаа. За тэгэхээр яг таны дотроо ингээд дандаа бодож хүсдэг. Тэгээд цаанаасаа л ингээд нэг юм хөтлөгдөд байдаг юмнуудыг хэлж өгөх гэж хичээх болно гэсэн үг ээ. За сайн ч нэг хүзэр гарчих шуусан доо. Гараагүй бахта. За энэ хүзэр гарч ирэх гээд байгаа гэж үзээд энийг авчи. 3 хүзэр татна. За 3 дахь хүзэр. Ганцхан хүзэр татъя. За шууд гараад ирлээ. За 4-ийн аяга. 3-ийн сэлэм. Тэнгуудаа энэ болохоор зэрэг 10-ийн сава буруу харж гарч ирсэн байна. Тэгээд 4-ийн аяга гарч ирсэн байна. За надад юуны түрүүнд орж ирсэн болохоор зэрэг ер нь жоохон тийм гунигтай дуу, тэгээд гунигтай тийм түүх, гунигтай кино, зэрэгт дуртай, жоохон уянгын хайлалт дуртай байж магадгүй. Тэгээд ингээд одоо юу гэдэг чинь. Тэгээд одоо нэг тийм амар тийм сонсоход эсвэл үзэхэд амархан кино, дуу, энэ төр шүлэг энэ төр үзэх туртай хүмүүс байдаг да. Тийм биш, яг илүү гүн гүнзгий утгатай, тэгээд илүү гунигтай түүхэдэд айгуу дуртай. Таны сонсдог дуу муунууд ерөнхийдөө нэг тийм жоохон гунигтай төрлийн дуунууд байж магадгүй. Надад орж ирж байгаа хамтлагууд гэх юм бол Nirvana, Mitski, хэмтчлэн те. Тиймэрхүү жоохон тийм нэг юм гунигтай темптэй юмд айгу дуртай. Цансаал амар хөтлөгдөөд дурлаж орж үзээд байдаг, сонсоод байдаг. Тэгээд жоохон уйлахаа гэж орж ирж гин. Уйлах дуртай. Эсвэл уйлж баг кайф авдаг, уйлангаа зураг авдаг гэж магадгүй. Гэмтсэн тиймэрхүү юмд ерөнхийдөө амар татагдаад байдгаа гэж харагдаж байна. Юмнаас айгу амархан уйддаг төрлийн хүмүүс байж магадгүй. Ер нь юм нэг хэвэндээ ингээл удаад ирэх юм бол таад цаанаас ингээд дахиад нэг юмыг ингээд өөрчлөлмөр санагдаад байдаг те. Нэг стилээрээ удаан хуслаж чаддаггүй, нэг газартаа удаан тогтох дурггүй. Компанид одоо компанид ажиллаж байлаа гэж бодоход ер нь ажлаа бас жоохон одоо хэдэн жил байчаал солимоор санагдаад байдаг ч юм уу те. Нэг тиймэрхүү төрлийн хүмүүсээ гэж орж ирж байна. Ер нь амьдралын нэг одоо химнэлтэй тийм юмнаас маш амархан уйдчихдаг. Рутин буюу одоо өдөр тутамдаа ингээ хийдэг юмнууд байдаг та тий. Тэрийгээ ер нь ингээд айгу хөөрчлөх дуртай төрлийн хүмүүс байна гэж гарч ирж байна. Тий. За тэгээд завгүй байх гад байдаг төрлийн хүмүүс байна. Ер нь нэлээд юм завгүй амьдралд нь айгу их янз бүрийн тийм юунууд одоо ажил төрлөөд айгу их гарч ирдэг төрлийн хүмүүс байж магадгүй. Тий. Эсвэл амархан ядардаг байж бас магадгүй. Ер нь ингээ хавар намрын үеэр ингээд амар ядраад лазантаад байдаг. Амархан лазан хөдөлдөг, амархан сэтгэл гутарч гад байдаг ийм төрлийн хүмүүс байна. Ерөнхийдөө бол нэг тийм жоохон хөнгөн гуниг гэх юм уу те, тийм юмд амар дуртай, романтик төрлийн хүмүүс байна.
гэж харагдаж байна. За тэгээ хэрвээ энэ хэсэг тань үнэхээр таарж байгаа бол та зөв группээ сонгосон байна гэж үзээд үргэлжлүүлээ сонсоорой. За одоо болохоор зэрэг хэдүүлээ яг таны сүнсний програмчлал ямар вэ гэдэг асуултыг асууж байгаа. За та хэдийн маань сонгосон архетип болохоор зэрэг энэ stone буюу чулуу гэдэг хүчрэг байгаа. За энэ хүчрээс надад харж байгаа болохоор зэрэг чулуу гэхэлэр зэрэг ерөнхийдөө надад юуны төрөнд орж иж байгаа юм болохоор зэрэг таад маань уул нь бол айгүй тийм доктортой төрлийн хүмүүс байна л да. Доктортой төрлийн таныг ингээд хүмүүс гаднаас ч хараад бол айгүй тийм юу хүмүүс гэж хэлдэг гэж магадгүй 50 төрлийн хүн байна гэж хэлдэг гэж магадгүй. Гэхдээ дотроо магадгүй тэгж мэдэрдэггүй байх. Дотроо болохоор зэрэг айгүй их тийм одоо дарамт гэх юм уу те тийм мэдрэмж айгүй их авдаг. Дэлбэрч байгаа мэдрэмж айгүй их авдаг. Гаднаас ч хүмүүс бол тэрийг хараад нэг их юу яаж чаддаггүй, хэлж чаддаггүй гэж байгаа байхгүй. За энэ болохоор зэрэг 50 60 67 дугаартай хүзрэн 6 7 гэдэг хүзэр та бүхний хувьд гэдэг хүзэр гинэ гэдэг тоо 6 7 гэдэг тоо та бүхний хувьд бас сонирхолтой эсвэл ямар нэгэн байдлаар онцгой байж болно. За the stone буюу энэ чулуу гэдэг хүзрийн маань юу болохоор за the eternal буюу одоо хил хязгааргүй үрд мөнхийхтэй. За тэгээд зангуурга, за тэгээд чулуу гэдэг хүзрээр гарч ирсэн байна. За энэ болохоор зэрэг as an archetype object буюу одоо нэг тийм объект гэдэг ийм архетип үзэр гарч ирсэн байна. Тийм за тэгээд яг зөв байхтаа болохоор яадаг вэ гэхээр зэрэг одоо ийм айгу юутай тууштай байж чаддаг. Юмд ингээд айгу тийм юу ханддаг, үнэнчээр ханддаг. Тэгээд юмны төлөө тууштай байдаг. Нэг юм хий гэсэн бол заавал арт нь хүрдэг. За тэгээд мөн дээрээс нь яг одоо цагтаа очиж чаддаг төрлийн хүмүүс байна. Эргэн тойронд нь юу болоод байгааг анзаардаг ийм төрлийн хүмүүс байна. За айгу онцгой болоод ирэхээр яадаг вэ гэхээр зэрэг энерги ер нь буруудаад ирэхээр яадаг вэ гэхээр зэрэг нэг юм доошоогоо ингээд татагдаад байгаа юм шиг гацсан юм шиг мэдрэмжтэй болчдөг. За мөн дээрээс нь өөрийгөө хойш нь их барьдаг. Тэгээд их хөтөн хөндөө болдгоо гэж. Тийм. Тэгэхээр ер нь бол сүнсний дизайн нь та өөрөө уг нь бол ингээд нэг газартаа байх тусам илүү одоо хүчрхэг болдог гэх юм уу да тий. Одоо чулууг бодох юм бол чулууны за би яг бас нэг одоо яаж бүтэц яадаг гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоо чулуунууд бол ер нь бол ингээд ялангуяа тий нөгөө байгалийн өнгөт чулуунууд хагас үнэт чулуу молоонууд чинь яадаг вэ гэхээр зэрэг янз бүрийн юм халуунд хаалж хүүтэнд хуржээж тийм гоё өнгө мөнгөтэй болдог хгүй юу. Тэрэн шиг ерөнхийдөө бол ингээд ийм ачааллыг дааж нэг газараа байх тусмаа улам хүчрхэгжиж одоо зорилгоо биелүүлдэг төрлийн хүмүүс байх гэдэг байна гэсэн үг. Уул нь програмчлал нь тийм боловч ямар нэгэн байдлаар яг одоогоор ч юм уу тэ энерги шалгалтыг үзэхэд болохоор зэрэг ингээд ийш тийшээ явах дуртай хүн байгаад байна гэсэн шүү дээ. Явдал мөр ихтэй хүн байгаад байна гэсэн. Юмнаас амархан уйдаад байна гэсэн. Тэгэхээр яг өөрийнхөө сүнсний програмчлалыг 100% ойлгож чадаагүй байгаа хүн юм шиг надад бол шууд мэдрэгдэж байна. За таны програмчлал ямар хөө вэ? Би та ихний интро хэсгийг үзээгүй болвол би энэ програмчлал гэдгийг тайлбарсан байгаа. Юу гэж тайлбарсан бэ гэхлээр зэрэг би сайхан ингээд нэг юм анзаарсан баггүй юу. Одоо үйлдвэрийн нохоонууд байдаг да тийм. Яг мэдээж хэрэг тэр бол ингээд генийн инженерчлэл хийгээд ингээд янз бүрийн одоо зориулалттай юм нохоонуудыг үйлдвэрлэж гаргаж авдаг. Тэгээд тэрийг үйлдвэрлэж ч байхав те одоо тэр нөө генийн инженерчлэл хийж ингэж гаргаж авдаг штеп. Тэгээд хончин нохоо жишээлх юм бол одоо ийм дөрвөн хантай жижигхэн байран дотор байх юм бол галзуурна тийм үү. Хамаг юм уурж тасна, эвдэн хаяна, будаа олгоно. Харин хонтой ингээ бэлчээр дээр байлгах юм бол бэлчдэг амьтнуудтай хамт байлгах юм бол тэр нохоо хамаг одоо өөрийнхөө үүрэг оройлог жинхнэр нь гүйцэтгэж өөрөө тэрэндээ маш их урамшдаг төрлийн ийм амьтад байдаг. Тэгэнгүүт одоо гэрт дотор хасчих юм бол яах нь вэ? Болохоо явцдаг байгаа даа штэ. Яг тэрэн шиг хүнд ингээд инженерчлэл гэж байдаг бол хүний сүнсний инженерчлэл гэж байдаг бол яг энэ насандаа та юуг сонгож ирсэн бэ гэдгээс шалтгаалаа тий. За би ийм юм суралцъя гэд ирээд тэгээ тэрнийхээ дагуу ингээд амьдрах
ийм шаардлагатай байтал тэрнээс ингээ гажаад явчихаар одоо байран дотор те хашигдсан хончин нохоо шиг ингээд хамаг ямаа урч тастаад ингээд идэг байх вэ гэсэн. Тийм байгаа байхгүй. Тийм тэгэхээр яг тэр талаасаа те сүнсний инженерчлэл гэж байдаг бол програмчлал гэж байдаг бол тэр нь яг таны одоогийн энэ насн дээр ямар програмчлал байгаа вэ гэдгийг харж байгаа. За дөрвөн хөзөрнөөс нэг нь л яг одоо дэлгэгдэж гарч ирсэн. За тэр нь болохоор зэрэг Ace of Cups байна. Seeker of Chalices за энэ болохоор зэрэг юу юм бэ? Night-тай дүүцдэг хөзөр хаа. Ямар ч байсан аяах хөзөр гарч ирсэн. Ер нь бол яг та зүрхээрээ юмыг одоо удирдах хэрэгтэй хүмүүс байна. Програмчлал нь бол тийм. Яг зөв цаг, зөв зам, зөв хүмүүсийг өөртөө олохын тулд те өөрийнхөө тэрнийг програмчлалын дагуу явах ёстой замналаараа явахын тулд юу таныг удирдах ёстой вэ гэхлээр зэрэг зурагчин байна гэсэн үг. Логик тарих биш. Та ерөнхийдөө бол логик тарихаараа сэтгээд те логик тарихаараа за ингээд одоо би энэ мэрэгжлийг сонгох юм бол за одоо юу гэдэг тим юутай тим ажлын байранд очиод тэгин ингэн гэж бодож байгаа ч юм бол энэ бол логик тархи ашиглаад байгаа их. Аяг зүрхээ дах юм бол би цаанаасаа л яг энэ мэрэгжлийг илүү гүнзгийрүүлж сумаар байна. Би ийм юм суралцмаар байна. Би энийг чин сэтгэлээс хүсэж гин гэж бодож байгаа. Яг тэр чин таны одоо луужин болж өгөх хэвээр. Одоо GPS-ээр ярих юм бол яг замыг чинь зааж өгөх те одоо map буюу Google Map энэ төр дээр ядаг ч те одоо баруун гар тишээ эргээд одоо зүүн гар тишээ эргээд гэдгийг зааж өгдөг шиг. Тэр одоо замчлах зүйл чинь бол зүрхчин байх хэвээр тэрнээс биш логик тархичин биш шүү гэж байгаа байхгүй юу? Логик тархиал хитрхийх ажилуулаад хитрхийх бодоол ирэх юм бол бодолтоо улам төөрөгдөөл улам ингээл буруу зүг рүүгээ ингээд яваад эхэлдэг. Яг зүрхээ чин зүрхээ сонсож чадаад чин зүрхнийхээ хүслээр альваг хийх юм бол зөв зам руугаа явдаг. Яг програмчлахаа дагуу үйл хэрэгэ хийж яана гэсэн үгээ гэж үздэг гэж байна. За ерөнхийдөө бол энэ дээр бол буруу харсан хүзрээс заахгүй. За дараагийн хүзэр болохоор зэрэг Ace of Swords байна. За яагаад энэ хүзэр одоо тургуулж гарч ирсэн бэ гэдэг нь одоо бол тодорхой болж байна. Энэ хоёр хоёулаа хардаа та зургийнхаа ингээд энэ яг жоохон харахад хэцүү хүзэр байна л да. Гэхдээ энэ хүзрийг яг та хэд дээр хэрэглэх ёстой шүү гэж надад орж ирсэн учраас би энэ хүзрийг сонгосон. Би энэ хүзрийг ойрт хэрэглээгүй. Тийм энэ хоёр хоёулаа яг хардаа Seeker of Swords, Seeker of Chalices гэд өнгөн лөөр болохоос биш нэг одоо төвшний хүзрүүд тахгүй юу? Тэгээд энэ хүзэр төрүүлж дээшээ харж гарч ирсэн буюу ингээд сөгдөж гарч ирсэн гэдэг нь ийм чухал байсан байна. Цаанаасаа яг энийг нь эхэлж унших хэрэгтэйс. Тэгэхээр эхлээд зүрхээ дагаа дараа нь логикоо сонсох хэрэгтэй байна. Эхлээд зүрхээ сонсоод дараа нь ярих хэрэгтэй хүмүүс байна заяа. Зүгээр ингээд логик тарихаараа ингээд бодож сэтгэгээд одоо жишээлбэл хүмүүстэй харилцахдаа би ингэж хэлэх хэрэгтэй байна гэд ярих юм бол та буруу юм яриад байдаг болчдөг. Яг чин зүрхнээсээ өөрийгөө нээж чадахгүй. Зүрхээ сонсоод би ийм үг хэлхийг хүсэж байна гэж байгаа бол тэрийгэ дараа нь дандаа эхлээд зүрх дараа нь логик оюун бодвол дараа нь энэ хэл ам яриа. Тэгэхээр одоо жишээлх юм бол та шинэ хүмүүстэй танилцчихлаа гэж бодъё л доо тий. Тэгээд таны логик тарих чинь танд юу гэж хэлэх вэ гэхээр зэрэг за одоо дуртай өнгийг нь асуу. Тий дуртай өнгийг нь асуу гэж. Дуртай өнгийг нь асуух бол ингээд шин танилцж байгаа хүмүүсийн дунд ингээд би бинээс асууж болох маш тийм одоо нормал асуулт те энгийн асуулт. Угаасаа хүмүүс ийм асуултыг би бинээс асуудаг гэж бодоод асуух юм бол ер нь буруудаад байдаг. Тэрний оронд яг зүрхээ сонсоод жишээлх юм бол чи хамгийн сүүлд ямар дуу сонссон бэ? Эсвэл чи ямар дуун дуртай? Тэр нь таны хувьд илүү чухал гэж болно шүү дээ. Зүрхнээсээ та тэр хүний ямар дуу сонсдгийг нь мэдхийг хүсэж байгаа болно шүү дээ. Тэгэх юм бол тэр дууг нь асуух хэрэгтэй гэсэн. Тэхийн бол яг нөгөө хүн чинь энэ хүн надтай зүрхээ нээлттэйгээр надтай одоо яг ингэж коннект хийхийг хүсэж байна те надтай холбогдохыг яг чин зүрхнээ жинхэнэ холбоосыг үүсгэхийг хүсэж байгаа учраас жинхэнэ дотнослыг үүсгэж байгаа үүсгэхийг хүсэж байгаа учраас надаас ийм гоё асуулт асууж байгаа юм гэж бодно. Тэгэхээр ер нь бол аль болох зүрхээ нээх хэрэгтэй төрлийн хүмүүс байна. Зүрхээ нээх тусам л зөв явдаг хүмүүс байна гэж гарч ирж байна. Зөв зам руугаа явдаг, зөв хүмүүстэйгээ уулздаг, хүмүүс зөв одоо сэтгэл үлдээдэг те. Тийм байх нэ. Үнэхээр яг зүрхээрээ удирдуулах хэрэгтэй төрлийн хүмүүс байна. За дараагийн хүзэр Holy Dancer буюу 12
дугаартай. За энэ болохоор hanged man буюу дүүжлэгдсэн хүнтэй дүүцдэг үзэр байж байгаа. Энэчнээс надад яагаад ч юм бэ? Морь харагдаад байна. Яг морь байгаад байна уугүй юу? Би сайн мэдэхгүй байна. Та бас өөртөө анзаараад үзээрэй. Морь ингээд энэ хоёр чих тэгээд ингээд нэг морь л байгаад тах шиг байна. За hanged man гарч ирсэн байна. За та хэд вэ шүү дээ те юуг сонирхоод үзээрэй. Тэр чи юу гэдэг вүлээ? Нэг астролог биш. Одоо manifesting генератор manifesting генератор юу илээ нэг team юутай soul design жилөө нэг team нэртэй нэг team систем байдیں۔ Тэр системийг өөртөө бөглөөд үзээрэй заяа. За би санахгүй байна. Одоо яг ямар нэртэй вэ гэдгийг би дараа нь edit хийж байхдаа энэ дээр ингээд бичээд үлдээ. Энэ нэгдүгээр группыг сонгосон хүмүүс manifesting генератор эсвэл manifestor байж магадгүй. Ерөнхийдөө бол таад маань ямар нэгэн үйл хөдлөл хийхээсээ ямар нэгэн сонголт шийдвэрийг гаргахаасаа өмнө эхлээд жоохон бясалгах хэрэгтэй төрлийн хүмүүс байна. Гинт огцом том үйл явдал үйл хөдлөл авах нь танд зохимжгүй байдаг. Дараа нь харамсах магадлалтай, буруу замаа сонгох магадлалтай байдаг. Тэрний оронд ингээд одоо шинэ ийм мэдээлэл танд орж ирлээ шүү дээ. Тэр шинэ мэдээллийг дотроо яг бүрэн боловсруулж дууссаны дараа сонголт шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүн танаас нэг юм асуулаа гэж бодъё л доо тий. Шууд ингээд хариулах гэхээсээ илүү за би бодож байгаад хариулъя гэж хэлэх нь танд илүү зөв байдаг. Тэрнээс биш ерөнхийдөө ингээд тий шууд ингээд гинт амар хурдан хөдлөх болвол угаасаа тохиромжгүй. Яг л таад маань stone буюу энэ чулуу гэдэг архетиптэй хүмүүс байгаа. Ер нь нэг юм тогтун байх тусам та бүхний энергийг ингэж зөв ажилтдаг төрлийн хүмүүс байна. За дахиад нэг өдрийг нэ. 9 аяга. Ер нь бол таны сүнсний програмчлал ингээд юу яах? Одоо сэтгэл хангалуун байх зориулалттай. Дандаа ингээд өөрийнхөө одоо аягийг дүүргэнэ гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Өөрийнхөө аягийг дүүргээд дараа нь ингээд юм гаргадаг. За энэ бол угаасаа зөвхөн одоо нэгдүгээр группийн ч биш ер нь бүх хүмүүст хамааралтай зүйлэлтэй. Гэхдээ нэгдүгээр группийнхэн маань энийгээ сайн ухамсарлахгүй бол дандаа дутуугийн байдлаас хүмүүстэй харилцаад байдаг байж магадгүй. Жишээлх юм бол өөрөө ингээд нэг их мөнгөгүй мөртлөө хүмүүст мөнгөө зээлүүлэх эсвэл хүмүүст мөнгөө өгөх амар завгүй байж хүмүүс цаг гаргах гэж зүтгэх гэх мэтчлэн иймэрхүү юм хийх гээд байдаг байж магадгүй. Ерөөсөө тийж болохгүй. Дандаа би яг үнэхээр энэ зүйлийг хийхийг хүсэж байна уу? Үнэхээр яг энэ миний хүсэж байгаа зүйл мөн үү гэдгийг асууж байж дараа нь шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байдаг. Төрлийн хүмүүс байна. Ямар нэгэн зүйлийн төлөө үйл хөдлөл авах гэж байгаа бол эхлээд би яг амарсан байж чадж гэнэ үү? Би яг энэ зүйлийн төлөө энийг хийхийн төлөө би сайн унтаж чадсан уу? Сайн идэж чадсан уу? Миний энерги дүүрэн байна уу гэдгийг дандаа өөрөөсөө асууж байх хэрэгтэй гэж гарч ирж байна. Тэгээд дээрэс нь биш үү те маш сайн манифест хийдэг хүмүүс байна. Маш сайн манифест хийж чаддаг хүмүүс байна. Та ер нь бол яг юу хүсэж байгаа вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Яагад гэвэл хүсэл биелдэгэ. Тэгээ та хэд бол хүслээ биелүүлэх чадвар аюу өндөр хүмүүс байна. Цаанаасаа өгдөл сайтай. Тэгэхээр өгдөл сайтай энэ хүмүүс юу хүсэж байгаагаа, юу ярьж байгаагаа, юу дотроо бодож байгаагаа ер нь нэлээд анхаарч бясалгах хэрэгтэй хүмүүс байна. Нэгдүгээр группийнхэн бол ер нь бясалгал аягүй сайн хийж авах хүмүүс байна шүү. За бясалгал маш сайн хийж авах хэрэгтэй. Ер нь л ингээд асуудал ингээл үүсээл те сэтгэл санаа жоохон ингээл онцгой болоод жоохон ингээл сэтгэлээр гутрах гал те гунигтай болоод одоо та нөгөө нэг энерги шалгалтын дээр яг тэгж гарч ирсэн шүү дээ. Ингээ гунигтай амар амархан татагдаад байдаг төрлийн хүмүүс. Тэр чинь ямар учиртай гэхэлэр зэрэг угаасаа л таад маань юм үнэн зүйлд дуртай, чин зүрхний зүйлд дуртай, зүгээр нэг хийсвэр, зүгээр нэг хөнгөн нэг юм
гүн рүү ороогүй нэг юм гүйхэн юмд угаасаа цаанаасаа нөх амар татагддгүй төрлийн хүмүүс байгаа байхгүй. Яг тэгвэл та хэд маань өөртөө маш том юм одоо сэтгэлтэй хүмүүс гэх юм уу да тий. Үнэхээр ингээд юмд сэтгэл гаргаж чаддаг төрлийн хүмүүс байгаа байхгүй. Тэгээ тийм учраас тиймэрхүү юмд яг чин зүрхний үнэн зүйлс татагдаад байдаг гэсэн үг. Тэгээд гол юм нь юу вэ гэхлээр зэрэг трийгээ сайн хинжаахгүй болвол өөртөө яг тэрэндээ хитрхи амар автаад ингээд ийм хөнгөн гуныг хитрхи их романтиклаад тэрнээсээ болоод сэтгэл гутрах гэдэг төрлийн хүмүүс байна. Сэтгэл гутраад эрхэл юм болвол бясалгал хийх хэрэгтэй төрлийн хүмүүс байна заяа. Яг гэвэл таад маань яг ийм тогтуун байх тусам энерги чинь яг ингээд одоо аураагаар надад яг төсөөлөгдөж байгаа юм ингээд таад ингээд дээшээ доошоо янз бүр болоод янз бүрийн юм үзэж хараад сонсоол тэ уйлал уурлал инээгээл баясаал ингээл явж байгаа л яг ингээл нэг юм тогтож суугаал бясалгал хийгээл ирэнгууд та хэдийн ингээд энерги чинь яг зөв урсаал эхэлдэг. За ингээл аураа чинь ингээл дүүрэл тэлээл томроол илүү гоё болоод илүү цэвэрхэн болоод илүү өндөр тавтаж юм болоод яг зөв ингээл дээшээ доошоо ингээл амьсгалаад бүх юм ингээл цэвэрлэгдээд ирдэг юм төрлийн хүмүүс. Тийм учраас ер нь бол нэгдүгээр группийн маш сайн бясалгаж явах хэрэгтэй төрлийн хүмүүс байна. Би бол сэтгэл готрахаасаа ч өмнө ер нь өдөр болгон 10-аас 15 минутыг зүгээр л бясалгадаг ийм дадалтай болчих гэж хэлмээр байна. Энэ бүр айгүй чухал байна. Тэнгууд л ерөөсөө таад ингээд өдрийн туршид те өөртөө хоримтлуулсан ийм сөрөг мэдрэмжүүд, бусад хүмүүсийн зовлон, бусад хүмүүсийн айдас тэр бүх юмнуудыг авраанасаа айгүй хурдан үр дүнтэйгээр маш сайн цэвэрлэж чаддаг. Энерги өндөр байлгах тусам сайн манифест хийдэг хүмүүс байна. За энэ бол таны сүнсний програмчлал байлаа. Ерөөсөө би 4 хүзөр нэг оракл хүзрөөр энийг харлаа. Тэгээд таалагдсан бах таарсан байх гэж найдаж байна. Хэрвээ тийм бол мэдээж хэрэг коммент хэсэгтлээ үлдээгээрэй. За би одоо нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг таны сүнсний програмчлалд багтсан одоо заяаны хань буюу twin flame ихэрдүүл. За таны сүнсний програмчлалд багтсан таны soul tribe буюу одоо ийм сүнсний одоо гэр бүл гэх юм уу те тийм хүмүүс. За таны сүнсний програмчлал багтсан тохирсон ажил, карьер гэдэг ийм 3 асуултыг асууж өгөх болно. За мөн дээрэс нь би та яг одоо сүнснийхээ програмчлалын дагуу явж чадж гин үү? Хэрвээ чадахгүй байгаа бол юуг буруу хийгээд байгаа вэ гэдгийг харж өгөх болно. Ингээд нийтдээ 4 асуулт асуух нэ. Хэрвээ нэмэлтээ өгөх юм бол пин комент буюу хамгийн ихний комент төрүүлдээс холбоосоор ороод зарвын дагуу худалдаа авалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой шүү. Ингээд дараагийн бичлэгээр уулзцай бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийг авч утсан та бүхэнд маш их баярлалаа. За эхлээд хэдүүлээ энерги шалгалтыг авах байгаа. За энерги шалгалтаараа юу авах вэ гэхэлэр зэрэг таны зүрхнээс хүсдэг зүйлс тэ таны бүр зүрхэндээ өөрөө ирэхгүй татагдаад байдаг зүйлсийг харах хүсэлтэй байгаа. За За 3-ын зоос гарч ирсэн. За таны хүсдэг зүйлс болохоор зэрэг зүрхнээсээ ингээд яалтчгүй цаанаасаа татагдаад байдаг зүйлс юу вэ гэхээр зэрэг надад болохоор зэрэг жоохон ховж ивэн тэр гэж орж ирж байна. Та Facebook ухах дуртай, Threads ухах дуртай, Reddit ухах дуртай, тэгээд X буюу Twitter ухах дуртай хүн байж магадгүй. Тэгээ хүмүүсийн бодлыг сонсох дуртай, тэгээд хүмүүстэй мэтгэлцэх дуртай бас байж болно. Хүмүүстэй мэтгэлцэх дуртай, хүмүүсийн бодлуудыг одоо сонсох нэтрээгээ тиймэрхүү юм айгу дуртай. За цаанаасаа л нэг юм хүнд заах гэдэг төрлөө юм байж магадгүй. Тэрнээсээ болоод жоохон асуудалд ордог байж магадгүй хүмүүс ингээд таныг чи одоо хэн болчоод надад юм заад юм гэдэг ч юм уу тэгэж танд хэлжсэн байж магадгүй. Гэхдээ ингээд хүмүүсийг үүдэн татах амар хүсэлтэй те тэгчээсээ ингэчээсээ илүү сайн яваасаа илүү сайхан зүйлсийг хийгээсээ илүү мундаг байгаасаа илүү потенциалтай хүрээсэй гэж та маш их хүсдэг. Тэгээ тийм учраас одоо дүүнраа ч юм уу те эсвэл найзуудаагаа ч юм уу чи тэгвэл яасан ингэвэл яасан ингээд айгүй их тэгдэг төрлийн хүмүүс байна. Тийм за тэгээд хамтарч юмд гар бие оролцох айгүй дуртай хүмүүс байна. Ер нь бол нэлээд зүтгэлтэй хүмүүс байгаа харагдаж байна. Надад ягаад ч юм бэ ингээд волонтер айгүй хийдэг те одоо за одоо жишээлбэл бол анги дээр ингээд байж илаа л дээ тий. За тэгээд за ингээд нэг юм ямар нэг юм болох гэсэн байлаа. Юу урлагийн үзлэг болох гэсэн байлаа. За урлагийн үзлэгний одоо ингээд зохион байгуулалтанд оролцох хүн зайлшгүй хэрэгтэй наа. Оролцохыг хүсэж байгаа хүмүүс гараа өргөнө гэсч танаа ингээд хинч гараа өргөхгүй ангууд та
яа за би өрөхгүй бол ихэнч өрөхгүй юм байна л да гэж бодоод гараа өргөдөг төрлийн хүмүүс байна гэсэн үг. Тэ ямар нэгэн урайлга тийм юмд ингээд оролцох ер нь нэлээд дуртай, нийгмийн зүтгэлтэй тэ надад амар инээдтэй мэдээл орж ирлээ. Сөөх мөхийн ажил хүртэл те нэг юм хүмүүс ингээд нөгөө нэг анхаарал хандуулдаггүй. Гэхдээ зайлшгүй хэрэгтэй хийхээс өөр аргагүй тийм ажлууд байдаг ч те. Сөөхийн хурал мурал оролцох гэдэг ч юм уу. Тийм юм хүнд хүртэл ингээд оролцох хүсэлтэй байдаг. Жагсаал цуглаанд бол зайлшгүй оролцдог төрлийн хүмүүс байна. Тэ Монголд ингээд янз бүрийн жагсаалууд болж исэн да. Тэгээ тэрэнд ингээд залуучуудыг ингээд уриалал оролцооч энэ дээрээ гэл тэгжсэн. Тэрэнд ингэж очиж оролцож исэн. Тэгээ сонгуул Монголаа яг өгдөг. Тиймэрхүү. Ингээд аюу тийм зүтгэлтэй. Тэгээ би л энийг хийхгүй бол ингээд бусад хүмүүс хийхгүй байж магадгүй гэж бодоод юмыг хийдэг. Юм орхигдчихгүй гэхээс айдаг те. Юм орхигдчихгүй, тэгчгүй ингэчгүй. Энэнд ингээд зайшгүй хүн хэрэгтэй, хүн хүч хэрэгтэй энэ гэж бодсон үедээ ялтчгүй өөрөө манлайлаад очиод оролцдог тийм төрлийн хүмүүс байна. За хэрвээ энэ хэсэг тантай таарч байгаа юм бол зөв өөрөөхөө сонгосон байна гэж үзээд өргөжлүүлээ сонсоорой. Хэрвээ огт таарахгүй байх юм бол өөр группүүдээ сонгож олно. Тэрний бас энергийн шалгалтыг сонсож олно. Зарим нь таараа, зарим нь таарахгүй байх юм бол өргөжлүүлээ сонсоорой. Энэ тундаас зарим мэдээлэл нь тантай таараа, зарим мэдээлэл нь тантай таарахгүй. Тэгэхээр яг таарах мэдээллүүдээ хүлээж аваад таарахгүйг нь алгасаад сонсоод чихрүүгөө оруулах өнгөрүүлэхэд болно гэсэн үг ээ. За өнөөдөр болохоор зэрэг хэдүүлээ сүнсний програмчлал гэдэг мэрэг хийж байгаа. За би яагаад энэ мэргийг хийж утсан бэ гэхээр зэрэг надад хонжин нохой санаанд орсон баггүй юу? Хонжин нохой гэдэг нь болохоор зэрэг яг ингээ хонь маллахад зориулагдсан нохой байдаг. Тийм үйлдвэрийн нохой байдаг. Тэгээ энэ нохойг хэрвээ яг хонь одоо тал газраа очиод ч гэдэм хончоо айлдаа очиод ингээд хоттой хонь мань хариулах инээтэрэтэй хоньнуудыг хашаах ийш тийш хөөх зөөх иймэрхүү юм ажлыг даалгаад хийх юм бол энэ нохой өөрийнхөө үүргийг маш гайхалтайгаар биелүүлж тэр айлд маш их одоо тус болж өөрөө ч гэсэндээ аз жаргал дүрэн амьдардаг. Тийм үйлдвэрийн нохойг нэг юм жижигхэн байртай айл авчраад байран дотроо хашаад өдөржингийн ганцаарнгийн байх юм бол тэр нохой тэр айлын хамаг ямиг уурж идээд стресстэд ингээд өнгөрүүлдэг тийм үү. Тэгэхээр тэр нохой цаанаасаа одоо програмчлалтай байна гэсэн үг. Тэрэн шиг тэгээ бид нарт юм сүнсний програмчлал гэж байдаг бол тэр нь ямар програмчлал байх вэ гэдгийг асууж байгаа гэсэн үг. Яг хөө мэдээж хэрэг үйлдвэрт бол одоо гений инженерчлал ингээд оруулаад ингэсэн байдаг. Гэхдээ одоо яг сүнснийхээ талаасаа сүнслэг талаасаа тийм програмчлал гэж байдаг бол тэр нь ямар байх вэ гэдгийг асуусан ийм юу болж байгаа. Уншлага болж байгаа. За тэгэхээр таад дээрээ хүчрүүдэд татхад бэлэн боллоо. За эхний хүзэр, хоёр дахь хүзэр. Би бол энэ бол нөө нэг юм програмчлал гэдэг зүйл асууж байгаа учраас буруу харсан хүзэр мөзөр авахгүй. Тэгээ тэрийгээ дагсан ч дандаа зөв харсан хүзэр гарч ирж байна. За тэгээд хоёрын аяга. За сүнсний тань програмчлал дээр за нэгдүгээр талаар зэрэг ер нь бол бадарчин хүмүүс байна гэж хэлж болно. Таад маань дандаа л ийм гоё шин зүйлийг одоо тушиж шин зүйлтэй ингэж нүүр тулж те шин зүйлийг эрэлхийлэх тусам өөрийнхөө одоо програмчлалын дагуу явдаг ийм эрэл хайгуул хийдэг те ийм адал явдлыг эрэлхийлэгч сүнс байна гэсэн үг. Тэгэхээр таны хувьд ингэж орон орноор зугаалах, шинэ хүмүүстэй танилцах, шинэ туршлагуудыг хоримтлуулах нь зайлшгүй маш чухал байдаг. Өөрийгөө маш их тэлэх хүсэлтэй. Тэгээд туршлагаарч тэр одоо мэрэгжил, зэрэгжил, ажил карьераарч тэр хүмүүсээрч тэр орон нутгаарч тэр ингэж өөрийгөө тэлж явах тусам та аз жаргалтай байдаг төрлийн хүмүүс байна. Номын ордны нар сар мандалтай хүмүүс байж магадгүй, эсвэл номын ордны плейсментууд буюу одоо натал чартн дээр чинь номын орд айгүй их байдаг. Бас айгүй тийм чухал бархас байдын өгөгдөлтэй байж магадгүй. Тэ? Магадгүй бархас байд нь таны нэгдүгээр гэрт байдаг ч юм уу, тийм байж магадгүй. Натал чартаа хараад үзээрэй. За, тийм байна. Тэгэхээр ямар ч үс айгүй тийм адал явдлыг эрэлхийлэгч хүн байна.
За Pejukabs та юмыг бол амар хитрхи сериосны хүлээж авах ёсгүй төрлийн хүн байна. Юмыг хитрхи хүн дээр бодоол, хүндрүүлээл, дэндүү их толгооныхоо бодолтой ингээл автаал ингээд ирэх юм бол буруудаад ирдэг төрлийн хүмүүс. Та бол уул нь бол юмсыг ингээд айгүй гоё хөнгнөөр хүлээж аваад, хөвгчлөлтэйгээр хүлээж аваад, инээх зүйл дээрээ инээгээд өнгөрөх хэвээр хүмүүс байна. Дэндүү ингээл одоо сериослол тэ өөрийгөө хитрхи ингээл сериосны би чи иймж байх хэвээр, тиймж байх хэвээр, хүн тийм байх хэвээр, эмэгтэй хүн их хэвээр, эрэгтэй хүн их хэвээр, нас залуу хүн их хэвээр, нас дээр гарсан хүн их хэвээр гэж нийгэмд дэндүү ингээл баригдаад ирэх юм бол та кодносоо зөрөөд яваад өгдөг. Байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та бол ерөнхийдөө амьдралыг аюу тэр романтикаар одоо хүлээж авах хэрэгтэй төрлийн хүмүүс байна те. Одоо аялал бол өөрөө аюу романтик зүйл юм. Гой хоол идэх бол гой романтик зүйл юм. Хүнтэй танилцах, шинэ найзтай болох бол аюу гой романтик зүйл юм. Хөгжилтэй зүйл юм те. Ингэж хүлээж авах хэрэгтэй хүмүүс байна. Та байгаа газараа ерөнхийдөө илүү ийм байгаа газартаа л ийм гэрэл нэмж чаддаг төрлийн хүмүүс байна гэсэн үг. Амар тод хурц гэрэл биш ч гэсэндээ нэг юм хөнгөн энергийг авчирч чаддаг тий. Таны хажууд байхдаа хүмүүс мөрөө сулалдаг. Тэ эрүүгээ сулалдаг, гоё амардаг, тантай хамт байхдаа илүү юм яриа болдог хүмүүс, илүү хөвгөлтэй болдог. Тэр талуудаа зөвхөн танд харуулдаг. Та хаа явсан газараа юм хөвгөлтэй байдал гэрэл гэгийг дууддаг ийм хүмүүс байна. За тэгээд та бүх зүйлийг мэдэх албагүй. Бүх зүйлийг ерөөсөө мэдэх албагүй. Та одоо юу гэдэг юм би ирээдүгээ мэдмээр байна, тэ эсвэл би тэр хүний бодлыг мэдмээр байна. Би бүх юм ингэ мэдмээр байна. Мэдэх гэдэг таны хувьд тийм амар чухал байх албагүй байх хэвээр уул нь бол тэ та ингээл юмыг мэдгээл дэндүү ингээл ухаал тэ би ирээдүйд яах вэ тэр хүн намайг юу гэж бодож байгаа л гэл тийм юм их бодоод ирэх юм бол ерөнхийдөө кодносоо зөрөөд одоо буруу талаараа ажиллаад эхэлдэг гэсэн үг. Энергийн бөглөрл үүсээд эхэлдэг гэсэн үг. Ерөнхийдөө миний төсөөлж мэдэрж байгаагаар болохоор зэрэг ингээд хүн кодчлалынхаа програмчлалынхаа дагуу амьдрах юм бол бүх зүйл нь те өв тэгш ингээд сайхан одоо энергийн орц гарцсан ингээд нээлттэй те ийм өв тэгш байх хэрэгтэй байхгүй юу? Те хитрхийн ийм амар ингээд сэгсжигдсэн биш, хитрхий бөглөрж хаагдсан биш. Яг л ингээд орох стай минь ороод гарах стай минь гараад ингээд байж байгаа ийм энергийн урсгал ийм сайхан жигд ийм байх хэрэгтэй. Тэнгууд манай 2 дугаар группийн маань ингээл дэндүү тэр намайг юу гэж бодож байгаа бол за яна тэгчүүл ингэчүүл яах юм бэ? Тэгсэн чинь тэгчүүл яна ингээл дэндүү ингээд юм болгоныг мэдэх гэж хичээгээд ухаад ингээд бүр ингээд ах юм бол зуураад ах юм бол яах нь вэ? Энергийн энд тэнд нь гажил үсээд эхэлдэг. Нөгөө гой ингэж эргэлдэжсэн энерги чинь энд тэндээ бөглөрөөд, энд тэндээ хүндрээд, энд тэндээ дутуу, энд тэндээ илүү болоод ирдэг. Ийм байна. Тэгэхээр ерөөсөө юу яах хэрэггүй. Одоо хитрхи ингэж өөрийгөө одоо боож баймалж те юм болгоныг мэдэх гэж зүтгэх хэрэггүй. Ирээдүй тодорхойгүй байгаа нь өөрөө бэлэг юмаа гэж хүлээж авах тэрийг амар савхамсралдаг байх хэвээр. Тэ хэрвээ одоо ингээ би амар муухай жишээ зүгээр миний хамгийн түрүүнд л ингээ толгоонд орж иж байгаа жишээл тэр байхгүй. Та 7 хоногийн дараа өөхөө мэдчих юм бол ирэх 7 хоногийн хугацаа чинь ингээ за 7 хоног хэр амар утгагүй маа. За жилийн дараа та үхнэ гэдгээ одоо мэдчих юм бол таны амьдралын чинь сүүлийн 1 жил ингээд нэг юм амар утгагүй болно штэ. Тэг ингээм амар хэцүү болно штэ. Ингээл шаналалтай би одоо ингээл за өөхөд хэдэн өдөр дутуу байлаа мэлаа гэл ингээл яа. Тэгэхгүй зүгээр ингээд амьдралаараа амьдарч агаад нэг өдөр чадрах нь хамаагүй амархан байна да. Ер нь бол сэтгэл санаа нь амар эргэн тойрныханд ч гэсэндээ ингээл амар би одоо өгөх гэж байгаа гэж яриад тахгүй гэдэг ч юм. За би амар тэнэг жишээ татчихлаа уучлаарай. Зүгээр хамгийн түрүүнд санаанд орж ирсэн. Тэр шиг ингээд ирээдүй тодорхойгүй байгаа нь өөрөө бэлэг юм аа гэдэг тэрийг ингээ амар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хүмүүс байна. Тэгэж сэтгээд тэрийг яг ингээ ухамсартаа яг хүлээн зөвшөөрөөд ингэж амьдарч чадах юм бол таны амьдрал тэр чинээрээ амархан бөгөөд тал талаа руугаа ийм тэнцвэртэй болох болно. Ийм байна. За тэгээд сүүлийн болохоор зэрэг хоёрын аяг гарч ирсэн. За хоёрын аяг надад юуг санагдуулаад байгаа вэ гэхлээр зэрэг та ерөнхийдөө ингээ бусадтай ийм гой ийм холбоосыг ингэж үүсгэх тусам өөрийгөө тэлдэг төрлийн хүмүүс байна. Тэг хүнтэй ингээд яг ийм
маш гоё зүрхний ингэж яриа хийх ч юм уу те хүнтэй ингээд яг ингээд зөвхөн толгоогоороо биш яг зүрхээрээ ингэж холбогдох те найзуудтайгаа гэр бүлийнхэнтэйгээ багштайгаа хөршүүдтэйгээ хайрттайгаа гэд эргэн тойрондоо харьцдаг тэр хүмүүстэйгээ сэтгэлээсээ харьцаж жинхэнэ бодит татнслыг үүсгэж бодит харилцааг үүсгэх тусам та илүү ингэж гоё энергич ингэж гоё цэнэгжиж ингэж та илүү өөрийнхөө байдаг төрлийн хүмүүс гэсэн үг. Тэгэхгүй жоохон ингээд нөгөө те тэр хүн намайг тэгээд ботчвол яхаа ингээд болгоомжтой харьцаад ч юм уу те дэндүү ингээд өөрийгөө хойшин татал ингээд ах юм бол яах нь та яг нэгдүгээрт яг зөв хүмүүстэйгээ уулзч чадахгүй зөв хүмүүстэйгээ гоё харилцаануудыг үүсгэж чадахгүй зөв хүмүүсээ алдаад явуулна гэдэг ч юм уу те тэр харилцаанаас авч болох тэр их шин шүүсийг нь яг хүртэж чадахгүй гэсэн үг байхгүй. Угаасаа айгүй тийм хүмүүс төлөвтэй хүн байна. Ерөнхийдөө ингээд нийгэмлэх хамт олон тэг энэ зүйлс танд чухал байх хэрэгтэй. Тэгж чадах юм бол та яг тэнцэнээс жинхэнэ ийм аз жаргал ийм одоо ёстой жинхэнэ нөгөө хонжоон нохой хоноо хариулж байгаа юм шиг ийм гоё мэдрэмж аавна гэсэн үг байхгүй. Би ингээд юм хийчлээ гэдэг мэдрэмж аавна гэсэн үг байхгүй. Өөрөө бахархна. Тиймэрхүү мэдрэмж төрнө гэсэн үг. За тэгээд архетип дээр болохоор зэрэг та хэд дээр destroyer буюу сүйтгэгч гэдэг утгаар гарч ирсэн надад маш сонирхолтой санагдсан. За мөн дээрээс нь энэ миний өнөөдрийн ашиглаж байгаа энэ хүзэр энэний нэр нь юу лээ дээ би нэрийг мартчихлаа. Энэ хүзэр бол айгүй ширүүн хүзэр байдаг. Тэгээ та хэдэн маань архетип өөрөө айгүй ширүүн архетип гарч ирсэн. Буюу устгагч гэдэг архетип гарч ирсэн. 23 дугаартай. Ийм хүзэр гарч ирсэн. Энэчнээс надад ямар мэдрэмж төрж байна гэхлээр манай 2 дугаар группийнхэн бол ер нь нэг тийм жоохон тэрслүү байх хэрэгтэй хүмүүс гэсэн үг. Тэрслүү. Илүү одоо юу гэх юм бэ нэг юм улиг болцсон юмнуудыг эвдэж өгөх хэрэгтэй хүмүүс гэсэн үг. Хив маяг эвдэгчтэй ийм төрлийн хүмүүс баггүй юу? Хүмүүс жишээлх юм бол ингээд цөөнда зөвхөн үхрийн мах хийгээд байдаг бол та хэд болохоор зэрэг дахианы махаар цөөн хийж үздэг ч юм уу. Тэ? Ямар яага юм тэнэг шинэд орж ирээд байгаа юм болоо. Гэхдээ ингээд нэг юм улиг болцсон юмнуудыг дандаа ингэж эвдэж шин төрлийн юмнуудыг хийдэг. Ийм нэг хуучны юмнуудыг ийм шинжилж дахин шинээр төрүүлж гаргаж ирдэг. Ийм төрлийн хүмүүс байгаа даа. Тэгээ эн чинь болохоор зэрэг ерөнхийдөө бол ийм манлайлагч хүмүүс ахгүй юу шуудхан хэлэхэд түрүү энерги шалгалтнаас бол надад Queen of Wands манлайлагч хатан гарч ирсэн, галын хатан гарч ирсэн. Галын хатан бол өөрөө манлайлагч энергитэй байдаг. Тэгээ энэ хүзрэн дээр ялангуяа бүр зураглал нь бол бүр яг манлайлагч байгаадсан байхгүй. Тэгэхээр нэг юм шинийг санаачлагч те юмсыг эвдэгч, хэм маягийг эвдэгч, шинийг санаачлагч юм уу бүхэл бүтэн ингээд одоо нэг үеийг дуусгаад шинэ үеийг төрүүлдэг хүмүүс гэсэн үг. Жишээлх юм бол те 1900 одоо хэдэн он болоо 80 90 он хүртэл жишээлх юм бол рэп хөгжим те ингээ өгүүлж дуулдаг хипхоп хөгжим ерөөсөө огт баг байдаггүй шахав байсан штэ. Тэгж жагаад яасан бэ? Яг ийм шинийг санаачлагч ийм мундаг хүмүүс гарч ирээд тэрийг энэ хөгжмийг бүр ингээд дэлхийд даянд тараасан. Тэгээ одоо хамгийн амжилттай, хамгийн их мөнгө олдог те одоо соёлыг тодорхойлж байгаа нэг хөгжмийн урсгалуудын нэг бол хипхоп ялтчгүй мөн шүү дээ. Яг тэрэн шиг нэг тиймэрхүү энерги та хэдэд байгаа даа гэсэн үг. Тэгэхээр ялтчгүй ингээ юмыг нойлоос эхэлдэг төрлийн хүмүүс юм дандаа ингээ адал явдлыг илэрхийлдэг тэг нэг хэвийн зүйлийг дандаа ингэж эвдэж шин зүйл болгож гаргаж ирдэг. Тиймэрхүү төрлийн энергитэй хүмүүс байгаа байхгүй юу? Маш сонирхолтой. За би юу харъя? Энэ хүзэөхөө тайлбарыг харъя. Destroyer, the savage буюу одоо зэрлэг хүн тий. За тэгээд unexpected буюу энийг чинь монголоор юу гэж орчуулах вэ? Одоо хүлээлтийг эвдсэн тий. За тэгээд бас дээрэс нь хүлээн зөвшөөрөгдөөгүй гэсэн ийм үгнүүд гарч ирж байна. За энэ энергийг одоо сайхан байхдаа яадаг вэ гэхлээр зэрэг хөнгөн бөгөөд оновчтойгоор юм цавчаа хийхийг хэлдэг.
Тэгээд энэ нь болохоор зэрэг ерөөсөө ингээд хүмүүсийн амьдралыг өөрчилж өгдөг тийм ийм төрлөө. За хэрвээ айгу хүн энергитэй болоод ирэх юм бол яадаг вэ гэхээр зэрэг өөрийгөө эвддэг, тэгээ хитрхи сөрөг болдог. За тэгээд юмыг ингээд нураачаад шинээр ингэж нөгөө нэг бүтээн босгохоосоо залхуурдаг. Тим энергийг илэрхийлж байгаа. За хэрвээ танд энэ айгу чухал санагдаж байгаа бол энэ хэсгийг пауз хийж байгаа магадгүй скриншот хийгээд өөрөө уншаарай. Google Translate энтрээр орчуулж болно, ChatGPT рүү оруулаад харуулж болно. Иймэрхүү. За тэгэхээр надад энэ чинээс яг ямар мэдрэмж орж ирж байна вэ гэхээр зэрэг ер нь бол 2 дугаар группийнхэн маань ийм өлөг болсон юмнуудыг ер нь айгу эвдэх тусам та яг жинхнээсээ өөрийнхөө одоо шинж чанарыг гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгээд тэр чинь зүгээр нь юмыг эвдээд дуусгах биш. Одоо юмыг шинээр ингэж зохион бүтээж байгаа тий. Тэгэхээр энэ дунд надад яагаад ч юм бэ ийм загвар зохион бүтээгчид ч юм уу тий тогоочд за ер нь л нэг юм юмыг ингэж бүтээдэг төрлийн хүмүүс бол айгүй 2 дугаар группыг сонгож орж ирсэн бахаа гэж харагдаж байна. Тэгээд яг нэг надад энэ шилэн хорог амар сонир санагдаад байгаа байхгүй юу? Энэ зурган дээр, энэ хүзрийн зурган дээр байгаа энэ шилэн хоргон дотор нэг ширхэг ганцаархнаа хөрхийн нэг юм юу байгаад байгаа шүү дээ. Заас байгаа. Тэгээ бус нь болохоор далаад тэнгис. Энэ заагс болохоор зэрэг бусдаас тусгаарлагдсан ингэ байгаа. Энэ юуг илэрхийлэх гээд байгаа вэ гэхлээр за би энэ дээр тодруулга авъя. Энэ яг юу илэрхийлээд байгаа юм болоо? Шилэн хоргон юу илэрхийлээд байгаа юм болоо? 9 саваа дайчин тэрэг. Тийм байна. Тэгэхээр энэ шилэн хоргыг ингээд эвдэж өгөх зорилттой тий. Ерөнхийдөө ингээд тэртээ тэргүй боломжтой байгаа потенциалуудыг ингээд задлах зорилготой гэдэг ч юм уу. Тиймэрхүү энерги бол энэ чинс мэдрэгдэж байна. Тэгэхээр 2 дугаар группийнхэн маань бол ер нь ингээд учирсан хүмүүсийн ихээ амьдралыг амар өөрчилдөг төрлийн хүмүүс байж магадгүй. Тантай ингээд тотноссон тий таны яг одоо сүнсийг яг байгаагаар нь харсан хүмүүсийн хувьд бол амьдрал нь амар өөрчлөгддөг байх. Тантай учирсан хүмүүс гинт ингээд хүсэл мөрөөдөл нь өөрчлөгдөх, гинт ингээд стил имиж нь өөрчлөгдөх тий ажил төрлөө солих гэл тиймэрхүү юмнуудыг аягүй хийдэг байж магадгүй. Тэгээ энэ л болохоор та угаасаа өөрөө нэг тим эрчимтэй хүн байгаа даахгүй юмсыг ингээд эвдээд хүмүүст ингээд өөрийнхөө амьдарч ирсэн тэр шилэн хоргыг ингээд хагалж задлж өгдөг ийм хүмүүс байна гэсэн үг таад маань. Тийм ч учраас та олон хүмүүстэй харилцах тусам ер нь бол энэ харилцаа биш энэ өөрийнхөө хүчийг сайн ашиглаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бас олон хүмүүс та хүрэх тусам та ажиллаа хийнэ гэсэн үг. Тийм учраас нэр хүндийг олох тэгээд магадгүй ийм олон хүмүүсийг хамарсан үйл ажиллагаа явуулахад танд маш ээлтэй байх болно. Сошиал медиа инфлюенсер хийх ч юм уу, тэ дуучин болох, уран бүтээлч хүн байх, тэ олонний танил болох иймэрхүү зүйлс бол ерөөсөө л яг таны хийх ёстой зүйл баг мөн байж таарат байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ та юмыг хитрхи хүн дээр хүлээж авах хэрэггүй. Тэгчүүл яа ингэчүүл яа гэд ихээр л ер нь ингээд буруутаад эхэлдэг. Таад маань бол айгүй тийм адал явдлыг эргэлхийлэгч хүмүүс байна гэсэн үг. За ингээд ерөнхийдөө таадын маань сүнсний програмчлал гэдэг видео маань нээлт хэсэг маань өөр дуусаж байна. Одоо би нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг за та яг одоо зөв одоо өөрийнхөө яг энэ кодчлалын дагуу явж чадж байгаа юу үгүй юу? Хэрвээ чадахгүй байгаа бол юун дээр алдаад байгаа вэ гэдгийг харж өгнө. За таны заяаны ханы талаар ихэрдлийн талаар мэдээллийг авах болно. Тэ яг таны энэ сүнсний кодчлалтай ижилхэн тэ тэр хүн ямар хүн бэ гэдэг ч юм уу тэрний талаарх мэдээллийг авах болно. За таны soul tribe буюу таны сүнсний гэр бүлийн талаарх мэдээллийг авах болно. За тэгээд сүнсний карьерийн талаарх мэдээллийг нэмэлт хэсгээр авч өгөх болно. Таны яг энэ кодчлалын дагуу одоо хамааралтай тэр мэдээллүүдийг авч өгнө гэсэн үг. Ийм байна. За тэгээд хэрвээ нэмэлтээ авах хүссэн бол пин комент буюу хамгийн ихний комент дөрвөлөөс холбоосоор ороод зааврын дагуу худалдан авалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг. Нэмэлтээ авсан ч байгаагүй ч бай. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд үлээ дарах хавчлаар болсон. Бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийнхэн маань уншлагатай тавтай морил та бүхнийхээ сүнсний програмчлал буюу кодчлал гэдэг мэргийг хийж өгөхтэй бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ энергийн шалгалтыг хийцгээе. За энергийн шалгалтаараа юу үзэх гээд байгаа вэ гэхлээр зэрэг гол нь.
За яг таны сүнсний одоо юу гэмдэ дотроо аягүй хүсдэг эсвэл одоо цаанаасаа л ингээд татагдаад байдаг зүйлсийг нэрлэх гэж хичээх болно. Тэгээ энэ хэсэг таарч байгаа юм бол үргэлжлүүлээд сонсоорой. Хэрвээ таарахгүй байгаа юм бол бусад группүүдийнхээ энерги шалгалт хэсгийг бас сонсоод үзээрэй. За тэгээд аль нь ч таарахгүй байгаа юм бол ерөнхийдөө энэ удаагийн уншлаган дээр яг танд таарсан мэдээлэл би авч чадаагүй байна гэсэн үг. Тийм. За тэгэхээр энергийн шалгалт хэсгийг эхлээд үзцгээе. Эхлээд би та хэдэд за энэ архетип үзрийг нь татсан байгаа тэрийг удахгүй тайлбарлах болно. Тэгээд эхлээд болохоор зэрэг хэдүүлээ энергийн шалгалтыг үзээдхээ. King of Cups. За хэдүүлээ болохоор зэрэг ер нь айгүй тийм за би шуудхан ингээд одоо нэг үйлбэр хэлэх юм бол ингээд амар их зөв хүн байх гэж маш их хичээдэг төрлийн хүмүүс байна. Ер нь өөрийгөө жоохон бусдад батлаж харуулах сонирхолтой байгаад байдаг те. Ингээ хурдан шаламгай байх хэрэгтэй, ажилсаг байх хэрэгтэй, мундаг байх хэрэгтэй, хажуугаар нь сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй, хүмүүс сэтгэлээсээ хандах хэрэгтэй, ажлыг сэтгэлээсээ хийх хэрэгтэй гэл ерөөсөө ингээд бүх зүйлийг амар одоо төгс хийх гэж жоохон хичээдэг төрлийн хүмүүс байгаадаа харагдаж байна. Өөрийгөө төгс байлгах гэдэг бусдад зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хүсдэг, үр хойчоо боддог, өвгөө дээцээ бас боддог тий. Ээж авдаа ачлалтай, дүү нартай одоо сургаамжтай гэдэг ч юм уу тий. Ингээд бүх талаасаа өөрийгөө ингэж амар мундаг байлгахыг хичээдэг төрлийн хүмүүс байна. Ерөнхийдөө бол айгу хурдан шалмгаа хөдлөөд гяс юмнууд ингээд бүтээд явчвал айгу зүгээр гэж боддог тий. Ер нь л ингээд юмсыг амар хурдан ер нь л амар тийм иш хүчтэй гяс гэд ингээх амар зоригтой байдаг гэж харагдаж байна. Тхийг аягүй хүсдэг те. Тэгээд ийм баатарлаг зүйлстэй аягүй дуртай гэж надад бас орж ирж байна. Баатарлаг зүйлс гэдэгт нь юу арах вэ гэхээр зэрэг одоо юучгүй хоосноос амар их юутай болох, амжилттай болох, юучгүй хоосон байжгаад тэрийгээ ингээд өөрийгөө авраад засаад ингээд амар мундаг хүн болж хувирах гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмд амар дуртай. Одоо кино тэ янз бүрийн тийм зохиол дуу шүлэг тиймэрхүү юм дээр ч гэсэн дандаа ингээд одоо нөгөө нэг Phoenix буюу галт шувууны үлгэр шиг тэ ингээд шатаж үгүй болсноо ингээд галт шувуу болон амилж байгаа гэдэг шиг тиймэрхүү юм плоттой ч гэдэм үү тэ тиймэрхүү одоо юмд бол айгу дуртай байдаг. Тиймэрхүү юмд маш их татагддаг. Тэгээ баатарлаг дөрүүдэд айгу дуртай тий. Ингээл эх орныхоо төлөө эсвэл ээж аваахаа төлөө, хайртай хүнийхээ төлөө гэж байгаа. Тиймэрхүү юмыг айгу их одоо гоё гэж боддог. Тэндээс айгу их тийм үн цэнийг мэдэрдэг гэх юм уу да. Тэгж харагдаж байна. Тэгээд энэ 9-ийн саваа болохоор зэрэг яг нэг юм амар баатарлаг хүнийг хэлдэг байхгүй. Гэхдээ яг энэ 9-ийн саваа болохоор зэрэг аюу тийм баатарлаг хэрнээ өөрийгөө ингээд доош нь жоохон нүрээ нууцсан тий ингээд баг зүүцсэн байгаадаа. Тэгэхээр бас ийм баатарлаг юм хийж байгаа. Гэхдээ тэр баатарлаг гэдгээ бусдад одоо өөрийгөө магтах ч юм уу тий одоо би ингээд баатар шүү намайг бүгдээрээ харцгаа гих айгу дургу. Тийм чимээгүй хүчинд айгу итгэдэг гэх юм уу да. Тиймэрхүү төрлийн хүмүүс байна. Тэгээ энэ нь зарим тохиолдолд жоохон сөрөг талтай байдаг. Тэр нь юу вэ гэхээр зэрэг хүмүүс таны юу хийж байгааг мэддэггүй. Та өөрийнхөө үн цэнээр бахархаж чаддаггүй. Хүмүүс гайхуулж чаддаггүй. Өөрийгөө дүгийлгэж ярьж өрөөсө чаддаггүй. Тэ хитрхийн нэг юм даруй төлөв байх гээд байгаа юм шиг. Тийм болцоод байдаг талтай. Тэгээ тэрнээсээ болоод одоо жишээлх юм бол ажил дээрээ ингээд тушаал твшиж чадахгүй байгаад байх. Тиймэрхүү асуудлууд жоохон тулгардаг байж болно. За тэгээд ерөнхийдөө юм сүнслэг юмд бас цаанаасаа л аяга хөтлөгдөж байгаа тий одоо зүүн совин мавин тий бясалгал энэ мэрэг зэрэг зан үйл тий иймэрхүү юмнуудад бас аяга дотогддог төрлийн хүмүүс тиймэрхүү окколт навлаж одоо тийм нууц тий тийм мэдээллүүдэд дуртай. Тэрийгээ бас ингээд хүмүүст магадгүй хэлэхгүй ч гэсэндээ дор бүрнээ дотроо ингээд энийг хийгээд явдаг төрлийн иймэрхүү хүмүүс байгаад байна. Тэгэл аль болох ерөнхийдөө гол юмд би зөв хүн байх юмсан би хүмүүстэй юм юутай нэмэртэй байх юмсан гэсэн чин хүсэлтэй гэж харагдаж байна. Заримдаа бас надад ийм мэдрэмж төрж ийн ингээд
одоо даруухан байх гад ингэж байгаа гинт жоохон үе дэлбэрдэг байж магадгүй би ингэж их хичээгээд ахад би ингэж их золиосыг өөрөөсөө гаргаж хахад яагаад ингэж миний хичээл зүтгэл миний ингэж юмыг ерөөсөө хүмүүс анзаарахгүй байна гэх үеуд бас үе гинт амар дэлбэрч гарч ирдэг байх гад байна. За энэ хэсэг танд таарсан бол та зөв группээс сонгосон байна гэж үзээд үргэлжлүүлэн мэргээ хүлээж авч сонсноо. За тэгэхээр одоо болохоор зэрэг хэдүүлээ. За таны сүнсний програмчлал, кодчлал юу вэ гэдгийг харах болно. За би яагаад энэ мэргийг хийх болсон бэ гэхээр зэрэг би яг үйлдвэрийн нохоонуудын талаар бодож байсан байхгүй юу? Одоо ингээд яг хонжин нохоонуудыг нэг юм хонжин айл аваад хонио хариулах гэж хонжин нохоог авах юм бол тэр хонжин нохоо бол яг хониудаа ингээд хариулаад гүүж хараагаад тэр амьдарч байгаа айлдаа маш их ач тус авчирч өгөхөөс гадна өөрөө маш их аз жаргалтай байдаг. Эсвэргээрээ яг тийм хонжин үйлдвэрийн нохоог ингээд нэг юм жижигхэн байран дотор нэг өрөө хоёр өрөө байран дотор авчирч хашчаад тэгээд гэрт нь ингээд цойжлоод гараад явцдаг болвол тэр нохоо ерөнхийдөө бол ингээд насаараа тамлагдаад дуустдаг олигтой ингээд дасгал хөдөлгөөн хийхгүй тэр хонжин тэр нөгөө инстинктээ ингээд ерөөсөө гүйцэлдүүлж чадахгүй тэр зорилгоо гүйцэлдүүлж чадахгүй тэгээд ингээд гэрийнхээ юмнуудыг урьж тастаад муу нохоо гэдэг нэр зүүдэг тий. Яг тэр жишээн дээрээс би бодож байгаад нэрээ хүний сүнсэнд бас яг тийм кодчлал байдаг бах та гэд ерөн жоохон бясалгасан. Тэгээд энэ бичлэг хийхээр болсон байгаа шүү. Энийг бас тайлбарлаад хэлсэн зүгээр ах гэж бодож байна. Яг кодчлал гэж юу яриад байгаа вэ гэхээр зэрэг бидний цаанаасаа ингээд заягдсан тий. Бидний сонгосон одоо ийм зан төлөвийн ийм онцлог зүйлсийг ерөнхийдөө би дурдж яасан байгаа. За энэ энгийн хөзөр нь гараад ирлээ. За би энийг зөвөр өнцгдөр нь тавьчих. Ганц онцгой хөзөр нь гараад ирлээ. За тайлбар маягийн те. За тэгээд энэ хөзрийг би ойрын хідэн хоног бараг хэдэн сар ч юм уу ерөөсөө татаж гаргаж ирээгүй. Тэгсэн чинь өөрөө ингээд цаанаасаа яг ингээд энэ мэргийг хийхгээ бэлтэж байхад энэ хөзрийн бүр зураглал нь надад харагдаадсан. Тэгээд энэ хөзрийг татсан байгаа. Тэгээд яг 3 дугаар группийнхэнд энэ хөзөр нь илүү тохиромжтой гэсэн учраас 3 дугаар группийнхэндээ энэ хөзрийг татаж өгч байгаа шүү. За 10-ын зоос дээшээ харж гарч ирсэн. За энэ бас дээшээ харж гарч ирсэн учраас би энийг бас дээшээ харуулаад тавьчих. За дараагийн хөзөр нь бас шууд гараад ирлээ. 10-ын аяг вау. За тэгээд хамгийн сүүлийн хөзөр нь болохоор буруу харж гарч ирсэн. Буруу харж жоох үдээ доошоо харж гарч ирсэн. Сөхөгдөөгүй гарч ирсэн. Тэрийг нь харъя. Тэр нь болохоор Page of Pentacles байсан байна. За тэгээд та хэдийн архетипийн хөзөр чинь болохоор зэрэг The Crown гэдэг энэ маш гоё хэрэг хөзөр гарч ирсэн. Хэрээнд та хэд угаасаа дуртай байж магадгүй, айдаг байж магадгүй, ямар нэгэн байдлаар хэрэг танд онцгой байж магадгүй, зүүдэлдэг байж магадгүй. За The Crown энэчнээс надад болохоор зэрэг эхлээд орж ирж байгаа мэдээлэл нь юу байсан бэ гэхэлэр зэрэг Crown гэдэг үгийг нь харахаар зэрэг надад ийм настай хүн, настай сүнс гэж орж ирсэн баггүй. Тэгээд энэ нь болохоор зэрэг бас хоёр талтай байж болно. Настай сүнс гэхлээр зэрэг одоо олон удаа ингээд дахин төрсөн incarnate хийсэн те дахин төрсөн team сүнсийг хийж болно. Гэхдээ тэрнээс жилүүтэйгээр надад биш те дэлхий дээр айгу олон удаа төрсөн сүнс байна гэж орж ирсэн. Тэгээд тэр маань болохоор зэрэг энэ зоос хөзөрнүүдээр ерөнхийдөө батлагдаад гарчлаа. Тэгээд энэ хэрээний маань барьцсан байгаа зоос нь надад бас сонирхолтой санагдлаа. Та хэд мэдгүй ингээ хэрээнд хэрвээ та ингээд хэрээнүүдийг ингээ хооллоод ингээд ах юм бол ийм харилцаа үүсдэг. Тэгээ тэр хэрээнүүд чи амар ухаантай амьдч штэ. Тэгээд өөрт нь ингээд тусалсан хүмүүсийг ерөөсөө мартдаггүй. Тэгээ таньдаг болчдөг заяа бүр. Таньдаг болд удаан хугацаанд ингээд хооллож моллоод ингээд хар зэрэг бүр таньдаг болдог. Тэгээд таньдаг болсныхаа дараа хэрвээ та азтай хүн бол хэрээнүүд танд ийм бэлэг авчирч өгдөг ийм гялалтсан ийм юмнуудыг газраас ингээд түүгээд зоос ч юм уу те нэг ийм хүний унгаасан бөөж те эсвэл зүгээр нэг ийм гоё өнгөтэй ийм пластик ч юм уу те тиймэрхүү юмнуудыг ингээд авчирч өгдөг. Амар хөөрхөн би тэгээд ийм хэрээтэй тийм найзууд болохыг үргэлж хүсдэг байсан. Гэхдээ надад тэг хооллоод ах хэрэг байхгүй байна яг одоогоор. Тийм миний амьдардаг газруудад яагаад ч юм бэ тийм амар хэрэг байдаг болохоор тийм байна. Тэгээд зүгээр сонирхолтой байж магадгүй гэж бодоод хэллээ. Би бол хэрэг амар дуртай, айгүй гоё амтан санагддаг, маш эд шидэ амтан байдаг. За The Crown
Хөзрийн тайлбар болохоор зэрэг за та хэрвээ энэ танд хамааралтай, танд сонирхолтой санагдаж бол энэ архитект хөзрийн тайлбарууд айгу гоё идэг. Тэгэхээр ингээд паузлж агаад скриншот хийгээд англи хэлтэй л өөртөө уншаад англи хэлгүй болвол Google Translate, ChatGPT энтрээс асуугаарай. За таны сүнсний өгөгдөл буюу одоо сүнсний кодчлол нь энэ кодчлолынхаа дагуу ийм энийг зөөлнөр хүлээж аваад ийм хөнгөнөр хүлээж авч чадах юм бол эд шидтэй, маш ухаалаг, зүн совинтой, тийм сэцэн оюун ухаантай тэгээд ийм тунгалаг ингэж одоо юмсыг мэддэг. Шууд ингээд юм хэлээгүй байхад зөв шууд мэдчихдэг төрлийн хүмүүс байдаг. Тэрийг clairvoyant гэж нэрлэдэг. Энэ бол ийм зүүн бэлгийн чадамжуудын нэг хэлбэр. Тэгээд зүгээр ингээд одоо таны нүдэнд харагдаж те эсвэл ингээд одоо 3-р мм-ээр харах ч юм уу сонсох гэхээс илүү зүгээр толгоондоо шууд мэдчихдэг. Жишээлх юм бол за би та дээр одоо нэг юу дасгал хэлгээл та. Clairvoyant-удаасаа. Заавж агаараа. Энэ дундаас би нэг юмыг татаж гаргаж аваад за тэгэнгуутаа энүүгээр халахлаад за энэний цаана нэг юм байгаа. Би нэг юм гартаа барьсан байгаа. Тэр юу вэ? За та бүхэн яг одоо энерги төлрүүлээд энерги барьж аваад бясалгая. Энэ подносын цаана, аягны тавиурын цаана би гарандаа юу атгасан байгаа вэ? За танд үнэр орж иж болно, өнгө орж иж болно, хэлбэр орж иж болно, зүгээр шууд мэдчихэж болно, мэдрэмж орж иж болно. Тэрийг анзаараад комментэнд ор бичээрэй. Эсвэл зүгээр дотроо бодоорой. За ингээд чимээгөө бяцлах боломжийг олгоё. За одоо би энэ подносыг авлаа. Ийм юм байсан. Энэ болохоор зэрэг нөгөө нэг стресс гаргагч. Ингээд гараараа тоглоход аюу гоё идэг. Fidget тоглоом. Axolotl гэдэг амьтан. Тэгээд энэ нүүр нь байхгүй болцсон. Нүүрийг нь би ингээд нөгөө бацаар агаад арилгаа хийцэн. Ийм далайн амьтан байдаг. Сэлдэг. За зөв таасан байна уугүй юу? Тэгээ заримынхаа хувьд ингээд нэг юм сонин хэлбэр мэлбрийг нь бас анзаарсан байж магадгүй. Эсвэл энэ сонин хэлбэр өнгө мөнгөний энэ үнэр нь болохоор нэг тийм ямар үнэр хэмдэ дээр үеийн нэг тийм үзэг мүзэгнээс нэг юм гой үнэртэй үзэг байдаг гэсэн шүү дээ. Жохон байхад тэрэнхэрхүү гэх юм уу? Нэг тийм паудер маягийн үнэртэй. Анхлан үнэртэй ямарч байсан нэг тийм гоё анхлан үнэртэй. Цаанаас нь яг ийм ингээд нэг юм цацаад ийм үнэр оруулсан л юм шиг байгаа. Гоё үнэртэй. Тэгээд стресс тайлдаг. Энийг би ихэвчлэн ингээд жоохон стрессцсэн байх үедээ сандарч байх үедээ ингэж барьж авч бацдаг. Тэгэхээр жоохон сандралтын энерги, уур уцаар энерги таадад бас мэдэрсэн байж болцшгүй. Тэрвээ тийм бол зөв таасан байна, зөв мэдэрсэн байна, зүн совингоо зөв сонссон байна гэсэн үг. За, axolotl хажууд тийш тавилаа. За, тийм байдаг бахан. За, тэгэнгуутаа хэрвээ та энэ одоо кодоо яг сайн кодныхаа дагуу амьдарч чадаагүй те амар хүн дээр хүлээж авах юм бол яадаг вэ гэхлээр зэрэг ийм үзэн адалтаар дүүрэн болчихдог. Тэгээд ийм муу санаатай болчдөг. За, ганцаарддаг. За, тэгээд бусдад гологддог гэж. Ийм утгатай хүзэр ахны. Тэгэхээр надад энэчнээс үсттэй за 2 ширхэг 10 хүзэр гарч ирсэн. Тэгээд 9 саваа маань дахин гарч ирсэн гэдгийг харахаар зэрэг энийг би бас сүнсний зорилго гээд нэг тариогоороо бас мэдэрж исэн. Яг тэрнтэй ижилхэн мэдрэмж авч ийн. Энэ бол ерөнхийдөө та хэдийн дэлхий дээр амьдрах магадгүй сүүлийн амьдрал байж болцсохгүй. Энэ амьдралын дараа та хэд маань за би дууслаа. Ингээ хүний амьдралаар амьдрах одоо тэр арга ухаанд би бүрэн гүйцэд суралцаж дууслаа. Энээс цаашаа дахиж надад дэлхий дээр төрөө сураад ах зүйл байхгүй гэж үзэж магадгүй. Тийм байгаа харагдаж байна. Нэг талаас за яг сүнсний кодчлалын хувьд болохоор зэрэг энэ удаад эрэхтэй те ер нь юмсыг ингэж бүрэн гүйцэд дуусгах гэж ирсэн хүмүүс байгаа. Бүрэн гүйцэд юмыг хийх гэж ирсэн хүн байгаа. Тийм ч учраас таад маань маш ийм юмсыг төгс байлгах гэж хичээдэг төрлийн хүмүүс байгаа гэж орж ирж байна тий.
яагаад юмсыг төгс байлгах гэдэг байгаа гэхээр зэрэг таад маань аль болох те ингээд нөгөө одоо хүн төрөлхтний хүний амьдралаас ингээд авч болох тэр туршлагууд те тэр оюун ухаан сүнсний тэлэлт тэр юмнуудыг энэ нэг насандаа багтаах гад үзээд байгаа учраас аль чадхаараа ингээд илүү ухаалаг байж те илүү ингээд одоо даруй төлөв байх те тиймэрхүү юмнуудаа ингээд аюул сайн хийхийг хүсэж байгаа хүмүүс байна гэж гарч ирж байна. Тийм. За тэгэхээр эхнээс нь ахуулаад тайлаад явъя. За нэгдүгээр болохоор зэрэг яг сүнснийхээ кодчлолчин болохоор зэрэг таад маань уг нь бол маш им хөнгөн энергитэй байх хэвээр. Маш хөнгөн энергитэй байх хэвээр. Хитрхи юмыг дэндүү сериозны хүлээж аваад дэндүү ингээл яг төгс байлгах гал 13 тэгш байх гал ингээл үзэх юм бол буруудаад ирдэг. Таны сүнсчин болохоор уул нь бол ингээд за энэ одоо сүүлийн би нэг удаа энэ одоо дэлхий дээр буулаа. За тэгээ энэ удаа буухтаа би аль болох амьдралын сайн сайхныг мэдрэх хэрэгтэй гэж бодож буусан. Тийм ч учраас энэ чинь таны сүнсэнд одоо кодчлогдсон байх ёстой. Кодныхоо дагуу амьдрах юм бол хүн илүү амжилттайгаар сүнсээ тэлж чадна, илүү одоо сүнснийхаа зорилгоор амьдарч чадна гэсэн үг. Тэ? Тэгэхээр та хонжин нохоо юм байж ич одоо юм хайдаг нохоо болох гэж хичээгээд хэрэггүй байхгүй тий тэрэн шиг гэсэн үг. Тэгэхээр ингээд аль болох айгуу тийм хөнгөн энергитэй байж ич та одоо өөрийнхөө яг кодны дагуу амьдардаг гэсэн үг. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг? Хитрхи их юм цуглуулж те бас хитрхи их юм бодож те муу санаалж манаалж ингээл дэндүү олон талаас нь юмыг сэтгэл бодоол за ингэчүүл яан тэгчүүл яан энэ тэрэг ингээд ах тусам л та өөрийнхөө кодноосоо зөрөөд одоо нэг юм хоёр өрөө байрны дунд хашигдсан хончин нохоо шиг ингээд зовох гээд байна гэсэн үг байхгүй. Тэгж өөрийгөө зовоох хэрэггүй. Танд ямар энерги илүү тустай вэ гэхлээр зэрэг илүү ийм хөнгөн нээлттэй хөгжилтэй залуу энерги хэрэгтэй. Хичнээн та хөгшин сүнс ч гэсэндээ танд залуу энерги хэрэгтэй гэж орж ирж байна. Тийм Page of Pentacles, Page хүзэр буюу боол хүзрүүд маань бол дандаа ийм залуу хүний энергийг илэрхийлж байдаг. Одоо нэг 16-аас магадгүй 19-20 насныхныг те эдгээр насны хүмүүс бол хүүхэд байхаа болцсон гэхдээ бүр ийм нас бие хүрээгүй те. Тэгэд ийм насны хүмүүс бол айгүй эрч хүчтэй, илүү юмсыг хөнгөн хүлээж авдаг, илүү ийм амбицтай те, сониуч байдаг. Ийм хөгжилтэй байдаг те. Тэгэд хаана ингээд гой хүл хөдөлгөөн байна, тийшээ ингээд татагдчихэдэг тийм үү. Энэ энергийг яг зөв авч явах хэрэгтэй. За ажил карьерийн талбар дээр маань та бас өөртөө айгүй тийм ажил карьераа хөнгөн хүлээж авах хэрэгтэй гэж гарч ирж байна. Тэгээд за би ингээл ажилдаа хамгийн шилдэгэнд байх хэрэгтэй. Би хамгийн төгсөнд байх хэрэгтэй. Би 13 тэгш байх хэрэгтэй. Тэгээ би бүх зүйлийг ном журмынхан дагуу хийн. Дээрээс нь би маш сайн бүх зүйлээ амар мундаг хийдэг байх хэрэгтэй. Би ухаантай царайлах хэрэгтэй гэд ингээд ах юм бол буруудаад явчихдаг. Тэрний оронд ажил карьерийн талбар дээрээ та сониуч байгаад энийг ингээ хийгээд үзвэл гоё юм биш үү? Ингэж үзвэл яадیں ингээд нэг иймэрхүү байдлаар хийх хэрэгтэй. Тэ? Нэг ийм юм дээр туршилт хийгээд үзье. Энийг ингээд нэг үзвэл яадیں мад ингээ тэ? Яг тэрих тусам та кодныхоо дагуу амьдарч байгаа гэж өөрийгөө үзэх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд тэр дайчин энерги бол танд яалтчгүй байна. Тэгээ нэг юм айгүй тийм тулаанч энергитэй хүн байна гэсэн үг. Кодчлахаа дагуу бол та энэ коллективд одоо манай дэлхий дээр байгаа 8 тэрбум хүний дотор болж байгаа асуудлууд тэр юмнуудыг мэдрээд тэрний эсрэг зогсох юм жанжин шугам байхыг хүсэж одоо байхыг сонгосон гэх юм уу да. Тэгээд ийм одоо би одоо хичээе хэцүү байсан ч гэсэндээ би зөв талд зогсъё би моралаа худалдахгүй бай гэдэг нэг тиймэрхүү ингээд хичнээн жоохон хэцүү байсан ч гэсэндээ дахиад нэг ингээд шавхаад үзье, хүчээ шавхаад үзье гэдэг. Ийм энергиээр явах юм бол та өөрийгөө зөв явж гин гэж үзсэн нь зөвөө. Гэхдээ энэ дээр нэг сануулга нь болохоор зэрэг та хитрхи одоо юу яаж болохгүй. Өөрийгөө дэндүү их шатааж золиосулж болохгүй. Тэгхийн бол ятралтанд ороод ямар ч үр дүнг болчдөг. Мэдрэлийн ядаргаанд ороод бие мий ч өвтчдөг гэсэн. Тэгэж ерөөсө тэгтлээ өөрийгөө шатааж болохгүй. Гэхдээ ерөнхийдөө айгуу дайчаа миний одоо өгөгцэн амьдрал одоо хүүхэд нас гэр бүл сонгож төрсэн одоо энэ улс орн маань хэцүү байсан ч гэсэндээ би бол зүрхэндээ энэ галаа мохоохгүй гэдэг ийм итгэлтэй байх хэрэгтэй. Ингэж чадах юм бол
одоо зөв тал руугаа ажиллаж байна гэсэн. Ерөнхийдөө бол энэ бол жоохон эрэх сэтгэлээ хэлээд байгаа гэсэн үг. Тэ ингээд эргээр мэдрээд, эргээр ингээд юу яагаад сэтгээд тэ юмс одоо жишээлх юм бол яг өнөөгийн байдлаар бол ингээд дэлхийд дахин амар их дайнд ажим болоод байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэндээ би хүн төрөлхтний сайн сайханд итгэдэг, хүмүүс сайхан сэтгэлтэй гэдэгт би итгэдэг тэ. Хүмүүс ингээд хичнээн алдаатай тэ юу төгс бус ч гэсэндээ яг зүрхнийхээ голд болохоор зэрэг айгу тийм сайн сайхан байдгаа гэдэгт нь итгэдэг ч юм уу. Тийм байхыг хэлж байгаа. За тэгээд 10-ын зоос таад маань бол ер нь бол энэ насандаа айгүй их мөнгө төгрөг хураах хэрэгтэй хүмүүс. Одоо үр хойчтой юм үлдээх хэрэгтэй хүмүүс. Яа тэгвэл та дахиж түлхээд дэлхий дээр мэдлэхгүй байх магадлалтай. Яг хав та нас нүчснийхөө дараа дахиад дэлхий дээр төрөх одоо сонголтыг хийх бүрэн боломжтой. Тэр сонголт бүгдээрээ таны гарт тахгүй. Гэхдээ энэ удаад энэ насандаа болохоор зэрэг таны одоо дээд сүнс чинь сонгохдоо за энэ удаагийнх бол сүлих байгээ гэж сонгосон байх магадлал надад бол өндөр санагдаад байна. Тэгээ тийм учраас танд зөвхөн өөртөө нэг мөнгө төгрөг эд баялагийг хураагаад зогсох биш, үр хойчтой үлдээх те legacy гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Тийм юм а үлдээх зорилготой бууж ирсэн гэж харагдаж байна. Тэгэхээр яг үнийг хэлэхэд таад маань зөвхөн өөрийгөө бодоод байх биш, таны эргэн тойрны хүрээлэл те таны гэр бүл үр хойч, таны нийгэмлэгтээ юу үлдээж байгаа вэ? Ер нь хүн төрөлхтөнд би юу үлдээж байгаа вэ? Миний эзэлсэн орон зай те энэ зүйл маань юу үлдээж байгаа вэ гэдгийг нэлээд бодох төрлийн хүмүүс байна. Тэгэхээр ер нь бол жоохон том сэтгэж, том юм хийвэл зохилтой. Том юм хийвэл зохилтой, том үйл хэрэгт оролцвол зохилтой харагдаж байна. За тэгээд мөн дээрээс нь гэр бүлийн аз жаргалыг үнэхээр мэдрэх гэж, жинхнээс нь тултал нь мэдрэх гэж орж ирсэн жохтой одоо дэлхий дээр төрсэн хүн байна. За ийм сонголтыг хийчихээр яг үнэндээ бага наснд нь гэр бүл нь аз жаргалгүй байсан байж магадгүй. За заримынх нь хувьд азтай, заримынх нь хувьд бол азтай жохтой одоо сонгосон хүмүүсийн хувьд те тийм сайхан гэр бүл байсан байж магадгүй. Гэхдээ заримынх нь хувьд бол бага насндаа өхөл хацал үзсэн, ээж аав нь салсан ч юм уу те сарнсан, хүчирхийлэлтэй ядуу тарчигч юм уу тиймэрхүү юм хүн бас үзсэн байж болцсошгүй. Бага харагдаж байна. Тэгээд өөрөө насанд хүрсэн хойноо болохоор зэрэг яг өөрийн гэсэн гоё гэр бүлтэй болоод тэгээд одоо хоёр талыг нь хоёулыг нь үзэж аз жаргалгүй гэр бүл гэж юу байдаг вэ гэдгийг үзчихэж байгаа. Аз жаргалтай гэр бүл гэж юу байдаг вэ гэдгийг дараа нь үзнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь аз жаргалгүй гэр бүл гэж юу байдаг вэ гэдгийг маш сайн үзсэн хүн чинь дараа нь гэр бүлтэй болохоро аз жаргалыг бүр жигнэсээ ингээм амар их юу яан штэ хайрлаж одоо талархаж тэрний ингээд одоо тусал бүрийг одоо шимтэн амтлах ийм кодчлол бол таны сүнсэнд ингэж заяагцсан байна гэсэн үг. За үр хүүхэдтэй болох нь таны бас кодын дунд явж иж магадгүй. За үр хүүхэд биш юмаа гэхэд амьтантай болох тий эсвэл ингээд эгч дүүхээ хүүхдүүдийг харж хандах хайрлах ч гэдэм үү. Нэг юм ерөн л нэг юм үр хойч үе бас айгүй их бодсон. Та хойч үе одоогоор бодож чадаагүй байж магадгүй заяа. Яг нь нас нь болоогүй тохиолдол маш олон байдаг. Гэхдээ удаан хугацаанд яваандаа жоохон нас дээр гараад ирэх үед өөрийн ирэхгүй би үр хойчтой юу үлдээж байгаа вэ? Миний legacy юу вэ гэдгийг бодож эхлэх болно гэж танаа группийн 3 дахь группийн маань. Тэгээд энэ хүзрөөс би дахиад нэг жоохон юм харах юм бол ингээд энэ бүрээ үлээж агааз зураглалыг ингээ харах юм бол бүрээ үлээгээд энэ нэг юм юу юм шиг байна. Сахиусан тэнгэр юм шиг байна. Тэгэхээр ерөнхийдөө бол 3 дугаар группийнхэн яг кодчлынхаа дагуу явж байгаа тохиолдолд сүнслэг замналаа сайжруулах хэрэгтэй байна. Сүнслэг замналаа сайжруулах хэрэгтэй. Дээдлийнхаа тэр одоо сахиусан тэнгэр мэнгэр дээд бие те бурхан ертөнд за тэгээ сахиусууд махиусуудтай ер нь л холбогдож байгаа хэрэгтэй хүмүүс байна. Тих тусам та хэдийн маань зам мөр илүү дардан болж та яг кодчлынхаа дагуу амьдарч илүү өөрийгөө яг нөгөө нэг одоо
дэлхий дээр бууж ирэхээс өмнө та өөрийнхөө аватарыг ингээд сонгосон гэж бодъё л да. Сонгож явахдаа ингээд за би ийм зорилгоор ийм зан чанарыг сонгож ийн, ийм зорилгоор би ийм хүслийг өөртөө суулгаж ийн гэд баах юмнууд сонгоцсон маа. Яг тэрнийхээ хэргийг 100% гаргаж чадна гэсэн. Тэхийн тулд танд яалтчгүй шидийн хүч бол хэрэгтэй. Зүүн совин хэрэгтэй. Сахиусуудтайгаа холбогддог байх, бурхан ертөнцтэйгээ холбогддог, түүнийгээ мэдэрдэг, тэднийхээ замчлалыг сонсдог байх нь таны хувьд маш чухал гэж гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө бол нэлээд ийм мөнгөтэй байх, гоё гэр бүлтэй байх. Энэ хоёр бол бас нэлээд чухал. Тэгээ энэ үүнд хүрэх тэр явцын дунд альваг аль болох хөнгөнөр хүлээж авдаг байх хэрэгтэй гэсэн. Тэгээ ийм их мөнгө цуглуулах гэж байгаа хүн нэг жоохон мөнгө алдчихад, жоохон алдаа гаргачаад гутраад сууж болохгүй. Дайчин хүн чинь тэгтгүй юм. Алдаа гаргасан бол өвдгөө шуфтраад окей, алдаа гаргачлаа, эндээсээ би суралцаж авлаа, талархлаа, баярлалаа. Дараагийнх юу лээ гэдэг. Эндээс би яаж өөрийгөө гаргах вүлээ? Энэ алдаагаа би яаж засах вүлээ гэдэг рүүгээ ордог юм байх хэвээр. Тэгжээж яг кодныхоо дагуу амьдрах болно гэсэн ийм мессеж гарч ирлээ. За тэгээ та бүхэнд таалагдсан бах таарсан байх гэж найдаж байна. Хэрвээ тийм бол лайк, subscribe, comment үлдээгээрэй. Одоо би нэмэлт хэсэг рүү орохолно. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг таны сүнсний кодчлалын дагуу таны учрах ёстой заяаны хань буюу ихэрдүүл. За тэгээд soul tribe буюу сүнсний гэр бүл, таны сүнслэг карьер, кодчлалын чинь дагуу таны кодчлалтай таарах одоо карьер тэрний юу байна. За тэгээ яг одоогоор өөрийнхөө яг энэ кодчлалын програмчлалын дагуу явж чадж гин үү? Чадахгүй байгаа бол юун дээр алдаад байгаа вэ? Чадж байгаа бол юун дээр амжилттай байгаа вэ гэдгийг нь харах болно. За ингээд нэмэлтийг авах хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент дөрвөлтөөс холбоосоор ороод зааврын дагуу худалдаа авалтайгээд шууд хүлээн авч үзэх боломжтой шүү. За тэгээд дараагийн бичлэг болсаа бүгдээрээ баяртай. За 4-р группийн маань уншлахтай тутамаар л та бүхэндээ за сүнсний кодчлал, програмчлал гэдэг мөрийг хийж өгөх бэлэн болсон байна. За та хэд маань сонгосон хөзөр болохоор зэрэг энэ Castle гэдэг архетипийн хөзөр байгаа. За эхлээд хэдүүлээ энерги шалгалтын. За энерги шалгалт нь үнэхээр танд дайггүй таарч байгаа юм бол үргэлжлүүлээд сонсороо таарахгүй байх юм бол бусад группүүдийн энерги шалгалт хэсгийг бас сонсоод үзээрэй гэж зөвлөж байна. За тэгэхээр өнөөдөр та хэдтэй сонгосон хөзөр маань энэ Ethereal Visions гэдэг хөзөр байгаа. Тийм яг зөвхөн танай группт сонгож энэ хөзрийг ашиглаж байгаа. За энерги шалгалтаараа юу үзэх вэ гэхлээр зэрэг таны сүнс юу хүсдэг вэ? Ер нь цаанаасаа та юунд их татагддаг вэ гэдгийг харах болно. За ерөнхийдөө аюу хурдан гарч ирж байна. Хоёрын зоос, за тэгээд аягны хаан гарч ирлээ. За энэ болохоор сэлмийн боол гарч ирсэн байна. За надад болохоор юуны төрөнд ямар мэдээлэл орж ирсэн бэ гэхлээр зэрэг ихрийн ордны нарсаар мандалттай хүн та байж магадгүй. Тийм. За тэгээд тэрнээс илүүтэйгээр гол одоо цөм энерги нь юу вэ гэхлээр зэрэг хэдүүлээ ерөнхийдөө ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө ямар нэгэн үйлдэл авахаасаа өмнө айгүй их боддог төрлийн хүмүүс байна. Яах вэ их үү гэд. Тэг яг одоогоор ялангуяа ингээд айгүй тийм амархан юмд эргэлзээд байгаа, төөрөлдөд байгаа бол бас зөв группээс сонгосон байна гэж үзэх нь. Тийм. Тэгээ ерөнхийдөө таны сүнс өөрөө ямар хуу сүнс бэ гэхлээр танд өөр яаж мэдрэгддэг вэ гэхлээр зэрэг ер нь айгүй тийм нэгдүгээр зүүн сайван бас айгүй өндөртэй хүн байгаа бах. Зүүн сайван өндөртэй зөндөө зөөд зүүдэлж исэн. Тэгээд ер нь нэг юм жоохон урлагийн талын зүйлс те. За тэгээд дээрэс нь зүүн сайван энтертэй холбоотой зүйлс айгүй их татагддаг төрлийн хүмүүс байна. Тийм та бүхэн бас юм урлагийн төрлийн зүйлс айгүй дуртай байж магадгүй хөгжим, те дуу хөгжим, за хөгжмийн зэмсэг, уран зураг, уран баримл, ойд шидэх те ерөнхийдөө тэгээд бас дээрэс нь хувцас заагур бүтээх гэж орж ирж байгаа. Нэг тиймэрхүү бүтээлч юмнуудад бас маш дуртай төрлийн хүмүүс байна. Тэгээд ер нь байн хаач явсан ийм урлаг, уран сайхан гоо зүг бас ингээд айгүй харж явдаг тийм төрлийн хүмүүс байна гэж харагдаж байна. Тийм. Бас загасны ордны нарсаар мандалттай байх магадлалтай.
За тэгээ зүүн совын ер нь бас нэлээд өндөртэй уран сэтгэмж өндөртэй хүмүүсээ гэж харагдаж байна. Ер нь л цаанаасаа нэг тийм урлаг, уран зохиол тиймэрхүү юмд айгуу дуртай. Багада одоо 10 жил мэлдэ байхдаа таад уран зохиолын хичээл мичээлд айгуу их татагддаг. Тэр тал дээр айгуу сайн байсан байж магадгүй. Одоо зохион бичлэг эсэмсээ бичихтэй айгуу сайн байсан байж магадгүй. Шүлэг мүлэг бас холбдог, жоохон тиймэрхүү юм оролцдог. Тийм байж магадгүй. За хажуугаар нь болохоор зэрэг таад маань айгуу тийм яг надад ийм хоёр одоо туйл харагдаад байгаа хгүй. Нэг талаасаа болохоор зэрэг ингээд хурдан зүйлс дуртай, одоо хурдхан шиг юмнуудыг суралцах дуртай тий. Хурдхан шиг ингээд хүнтэй ойлголцохыг хүсдэг, хурдхан шиг ажиллаа бүтээхийг хүсдэг тий. Тэгсэн хэрнээ нөгөө талаасаа болохоор яг тгийх гэхлээр жоохон чаддаггүй. Тгийх гэхлээр жоохон ингээд цаг нь хүрдэггүй ч юм уу. Аль эсвэл та өөрөө одоо бодолдоо дарагдаад яг юм хийх гэхээр зэрэг яг хурдан ингээ гараас ч гарч өгч чаддаггүй тийм төрлийн хүмүүсээ гэж харагдаж байна. Тэгээ ер нь өөрийгөө айгу завгүй байлгах дуртай хүмүүс гэж байна. Ийш тийшээ гарч орох тий аль эсвэл гэртээ байсан ч гэсэндээ гэртээ янз бүр юм хийх ер нь л ингээд ерөөсө зүгээр байдаггүй төрлийн хүмүүс байгаа харагдаж байна. Энэчнээс үүдээд бас анхаарал жоохон амархан алдагдаад байдаг гэж магадгүй. Ер нь ингээд юмд айгу хурдан сатаарчдаг тий хийж исэн юмнуудаа ингээд мартаад идэг, барьсан тавьснаа жоохон мартаад байдаг тийм төрлийн хүмүүс байж магадгүй. Гэтэ таны сүнс одоо юунд илүү их татагддаг вэ гэхэлэр зэрэг ерөнхийдөө аль болох юм хөдөлгөөнтэй хурдан зүйлс татагддаг. Гэхдээ цаанаасаа нэг юм ингээд таныг буцаага хойш нь татаад байдгаа гэж харагдаж байна. Тийм гэхдээ гол юм чинь болохоор зэрэг ерөнхийдөө яг нэг юм зүрхээрээ ямар нэгэн зүйлсийг мэдэрчтэй юм гүн гүнзгий зүйлсд илүү дуртай. Төрөний ярьсанчлан урлаг уран сайхан тий дуу зохиол ном шүлэг тиймэрхүү юмд айгу дуртай. Бас ном уншихыг ер нь айгу гоё гэж боддог. Зохиолын ном унших дуртай хүмүүс байж магадгүй. Фэнтези төрлийн зохиол мохиол бас айгу дуртай байж магадгүй те ингээл эльф мэлфтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмд бас дуртай байж болно. Тийм гэхдээ ерөнхийдөө л ингээд уран сэтгэмж айгу өндөртэй тийм хүмүүс байна. Тэгээд уран сэтгэмжийнхээ дагуу яг гүйцэтгэл дээр ер нь нэлээд жоохон асуудал гардаг төрлийн хүмүүс байж магадгүй. Одоогоор те яалтчгүй ингээл нэг юм гоё юм хийчихээ ингээл юм бүтээлч юм ингээл тойрвч ингээл бодохоор зэрэг яг таны хүссэн шиг хурдан байж чаддаггүй жоохон уцаарлаад байгаа гэж орж ирж байна. Тий бас дээрэс нь ингээд нүүр бодолтод дуртай байж магадгүй. Ялангуяа эмэгтэй хүмүүс бол тэ эрэгтэй хүмүүс ч гэсэн ялгаагүй ер нь янз бүрийн тийм нүүр бодол тийм юм дуртай байж болно. За энерги шалгалт хэсгээс иймэрхүү мэдээлэл орж ирлээ. Тэгээ танд тодорхой хэмжээнд таарсан бол үргэлжлүүлээ сонсоход болно. За та хэдийн маань архитект хүзэр болохоор зэрэг энэ Castle гэдэг хүзэр гарч ирсэн байгаа. 43 дугаартай. Тэгээд энэчнээс надад айгүй тод мессеж орж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр зэрэг ийм арт pop тий ингээд pop хөгжим pop урсгал тэгээд ийм flamboyant гэж ярьдаг шүү дээ. Айгүй тийм тод хувцлах дуртай, ийм сэтг нур хувцлах дуртай ч юм уу. Нэг тиймэрхүү стил имижэнд айгүй дуртай. Өөрийгөө амар тодоор илэрхийлэх дуртай. Тэгээ магадгүй та амьдралынхаа хизээ нэгэн цагт одоо үсээ амар тийм этгээдээр засуулж ирсэн, үсээ тод өнгөөр будуулж ирсэн тийм байж магадгүй. Тэгээ ерөнхийдөө ийм айгу үзэсгэлэнтэй, гэхдээ үзэсгэлэнтэй дотроо ийм айгу тод юмд дуртай төрлийн хүмүүс байж магадгүй. Тод бусдын анхаарлыг татхууц тийм юм дуртай хүмүүс байж магадгүй. Энэ зургийг харахаар надад яг тийм мэдрэмж орж ирсэн баггүй. Ингээ pop art pop урсгалыг байдаг та. Тэгээд нэг л тийм цаанаасаа л юм айгу бусдын анхаарлыг татхууц тийм зүйлс хийх дуртай. Тийм хүмүүс байгаадаа харагдаж байгаа. Тэгээ ингээд энэ судан зүйлт мөлтийг хараад энэ нүдэн дээрээ юм гоё шигтгэн битгнүүд наасан байгааг нь харахад айгу тийм арт попын нэрэг. За castle гэдэг нь болохоор зэрэг одоо орд хаш гэсэн үг. За хэдүүлээ эхлээд болохоор зэрэг энэ тайлбар номноос нь тайлбарыг нь харцгаая. За энэ архитектийн тайлбар ном. За энэс арай өмнө байх ёстой 43. За 43. За хэрвээ та өөртөө хүсэх юм бол энэ тайлбарыг нь скриншот хийж паузлж аваад видео паузлж аваад скриншот хийж аваад тэгээд өөртөө уншаад эсвэл орчуулж болно Google Translate ChatGPT энтертэй. За ерөнхийдөө бол таны сүнсний програмчлал, таны сүнсний кодчлал яг энэ кодчлалынхаа дагуу явж байх үед ямар байдаг вэ гэхээр зэрэг
өөрийнхөө яг ийм хүчийг тий хүчний тэр одоо титмийг ингээд авч зүүдэг гэж байгаа байхгүй. Харин жоохон ингээ хүндрээд ирэхээрээ яадаг вэ гэхлээр зэрэг гацчдаг. За сэтгэл гутардаг тий. За тэгээд ийм хан дотор орцсон юм шиг байгаад байдаг. Ямар нэгэн шидэнд автцсан юм шиг юу ч хийж чадхаа болчдөг гэсэн. Тим энергитэй байдаг гинэ. Тэгэхээр ер нь бол яг танаа группийнхэн бол сүнсний код нь ямар хуу код вэ гэхлээр зэрэг айгүй тийм өөрсдийнхөөрөө байх хэвээр. Өөрсдийнхөөрөө байх тусам илүү хөгжиж дэвшдэг, илүү одоо амьдрал таныг урамшуулдаг тий шагнадаг тийм төрлийн сүнс байна гэсэн үг. Тэгэд энэ сүнсний кодчлал гэдгийг би яагаад ер нь барьж авч энийг үзье гэж бодсон бэ гэхлээр зэрэг би энийг бас бусад бүх групп дээр хэлсэн байгаа ийм хончин нохоо үйлдвэрийн нохооны жишээг бодсон байхгүй юу. Одоо хончин нохоог хоньны бэлчээр дээр ингээд аваачаад те хоньнуудыг ингээд бэлчүүлгээд те хонь хашиж машаад тууж муугаад ингийн болвол хончин нохоо жинхэнэ өөрийгөө гүйцэтгэж амьдарч байгаа айлтаа маш их одоо хайрлагдаж ингэж тусыг хүргэх бол хончин нохоог ингээд ийм жижигхэн байранд авчираад ингээд хориод тэгээд эздүүд нь зүгээр ингээд цойжлоод гараа авчдаг те. Тэгээ ажилдаа ингээд 8 9 10 цаг ингээд яваад алга болчдөг болвол хонжин нохоо ер нь бол тэр байран дотор тамлагдана гэсэн үг те. Өөрийнхөө байж чадахгүй, хэрэгээ гаргаж чадахгүй. Тэгээд дээрэс нь ингээд нөгөө нэг одоо бөөдөн хан маань хамаг юмнуудыг ингээд нураагаад ураад тастаад стресстэд те. Тэгээд гэрээхэндээ ийм муу нохоо гэдэг нэр аваад те зодуулдаг, загнуулдаг иймэрхүү асуудлууд үүсдэг. Тэгэхээр яг ингээд хүн ч яах вэ ер нь ямар ч сүнс ингээд кодныхоо дагуу амьдрах тусам илүү амьдралын цэцэглэж хүн өөрийнхөө бас тэр нэг юм одоо кодчлолтоо агуулгдсан тэр хэргийг гүйцэтгэж чадна гэсэн үг байхгүй. Тэгэж бодоод би ямар ч гэсэн энэ видео хий гэж бодсон байгаа. Тэгээ та хэдийн хувьд болохоор зэрэг яг ингээд өөрийгөө маш далаацтай илэрхийлж ийж те магадгүй дуулж бүжгэлж ийж ч юм уу те ямар нэгэн зүйлийг бүтээж ийж ингэж хэрэг нь гардаг төрлийн сүнснүүд байж магадгүй гэж орж ирсэн байгаа. За одоо тэ хэдүүлээ тариа хөзрөөсөө мэдээлэл авцгаая. За эхний хөзөр гарч ирсэн. Мэдээж хэрэг кодчл асууж байгаа учраас би буруу харсан хөзөр бол ерөөсөө авахгүй. Доошоо харсан хөзөр авахгүй гэсэн үг. За энэ хөзөр дээшээ харж гарч ирсэн гэдэг нь маш чухал байгаа. Temperance үзэр гарч ирсэн байна. За, Temperance үзэр гарч ирсэн, түрүүн хоёрын зоос гарч ирсэн. Энэ хоёр үзэр бол хоорондоо холбоотой байдаг. Ямар нэг юм тэнцвүүлэх гээд байгаа гэсэн үг. За, тэгээд King of Swords дээшээ харж гарч ирлээ. Тэгээ би ингээд яг аль үзэр нь зүгээр яг ингээд хаалттай хэвээрээ доошоо харж гарч ирж байна. Аль үзрүүд нь дээшээ харж гарч ирж байгаадаас бас мэдээлэл аваад байгаа юм. За манай 4-р группийнхэн бол маш ухаалаг хүмүүс байгаа, маш хурц ухаантай хүмүүс байгаа. Хэл бичиг ярианда маш сайн байх учиртай. Ер нь ингээд зохиол туурвах, юм бичих те. За тэгээд хажуугаар нь магадгүй энэ дунд математикч, физикчтэй, хиймч тийм хүмүүс байгаа. Нилээн юм дизайны чадвар амар өндөртэй хүмүүс байгаа гэж харагдаж байна. Дизайны чадвар өндөртэй. Ер нь юмыг ингээд амар сайн сэтгэн бодож те юмны ингээд юм шийдлийг олох молготой зүгээр яг гаргуун байгаа. Айгүй тийм авиаслаг байгаа тэр тал дээр. Тэгэхээр энэ дунд одоо хоёр замнал гараад ирж байгаа байхгүй. Нэг нь болохоор зэрэг яг илүү урлаг тал руугаа хөгжсөн, нөгөөх нь болохоор зэрэг илүү одоо тэр математикчтэй, хиймч, биологч одоо эмч гэдэг ч юм уу. Тиймэрхүү тал руугаа гараад ирж байгаа. Гэхдээ аль нь ч байсан гэсэн энэ чанар чинь өөрөө тодорч гарч ирэх хэрэгтэй гэсэн үг. Ингээд одоо цэцгийн дэлбэгээр хамбал надад бол энэ цэцгийн сарны цэцгийн дэлбэг бүр яг ингээд нөгөө нэг дэлбэгээ энэ чинь хомцсон байдаг шүү дээ. Тэгээд ингээд дэлгэрч гарч ирж байгаа. Яг тийм зураглал нүдэнд харагдаж байна. Тэгэхээр 4-р группийнхэн бол яг энэ чадвараараа үнэхээр тодорч гарч ирэх хэрэгтэй хүмүүс. Энийг зүгээр нэг жижигхэн юмн дээр ашиглаад суух биш, уул нь бол бүр том зүйлс дээр ашиглах чинээний болж хөгжих бүрэн боломжтой. Тэгэж ийм одоо тодорч гарч ирэх бүрэн боломжтой хүмүүс байгаа харагдаж байна. Тэгээд яг ихэнхийнх нь хувьд бол надад илүү тийм урлагийн талын мэдрэмж орж ирээд байна л да. Одоо урлаг гэхээр чинь янз бүртэй одоо жүжигчин байж болно, дуучин байж болно, тэ
ер нь юу ч байж болно заяа. Гэхдээ ямар ч байсан тэрийг ингээд дэлхийд таниулах гэдэг ч юм уу те улс орондоо таниулах тэрүүгээрээ ингээд тодорч гарч ирэх айгүй тийм итгээд маягийн хүмүүс байх болно. Одоо та хэд бодох юм бол ингээд нийгэм донд нэг тийм итгээд хүмүүс байдаг да. Та хэд маань уул нь бол яг өөрийгөө бүрэн задалж чадах юм бол яг тийм хүн болох боломжтой. Одоо итгээд хүмүүс гэхлээр зэрэг зүгээр за техник талаас нь ингээд амар хүчцэн те цаанаасаа бүр амар тийм гавал хүмүүс байгаа штэ. Надад яхаа зүгээр хамгийн түрүүнд орж ирж байгаа санаа нь юу гэх юм бол хүн гэх юм бол Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг те. Марк Зукерберг болохоор зэрэг аюу тийм итгээд хүн байдаг те. Ингээд аюу тийм том юм бүтээсэн амар одоо дэлхийн топ баячуудын нэг хэрнээ яг хүнийг ингээ харахаар нэг тийм жоохон хойлогч юм шиг те. Нэг тийм байгаад байдаг та нэг тиймэрхүү итгээд эсвэл одоо манай Монголын уран бүтээлчид дундаас гэх юм бол зураач саран гэрэл гэдэг лөө. Ерөнхийдөө тэр хүн ингээ харваас ингээд өөрийн дотоод ертөнцтэй тэрийгээ ингээд гадаад ертөнцөд ингээд шууд харуулдаг төрлийн хүмүүс байдаг тий. Ер нь тэгж чадах юм бол тийм хүмүүс байдгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ нь болохоор зэрэг ингээд одоо бүр амар учир зүггүй ингээд галзуураал тий. Одоо бүр ингээд амар итгээд юм хийх гээл ингээд хичээгээл нэг юм дүр хэсэгч хүмүүс байдаг штеп. Тэгдэггүй тэгхийг юусоо хэлэхгүй. Одоо нэг юм хүмүүсийг ингээл шоконд оруулах гал амар хичээгээл амар шокинг үгнүүд хэлж мэлээл те нэг тэгж байгаа хүмүүс болохоор зэрэг амар дүрсгээд байгаа дэндүү ингээд нэг юм худлаагаасаа ийм зүр одоо нэг юм кок авах гац ч гэдэг юм уу те хүмүүсийн анхааралд ингээд өртөхгүй хичээгээд байгаа тэгэж биш зүгээр л яг чин зүрхнээсээ өөрийгөө задлаад өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгоод тэрийг ингээ гадагшаана харуулж байгаа хүмүүс ерөөсөө тийм амар шокинг юм хийх гэж хичээдэггүй. Та бодох юм бол одоо жишээлбэл зөвхөн түрүүний тэр Марк Зукербергийн жишээнээс авах юм бол тэр хүн ингээл те амар ингээл хүмүүсийг өдөөсөн, триггер хийсэн, шоконд оруулах гэсэн тийм юм ерөөсөө хийдэггүй штэ. Харин ч өмсөж зүүж байгаа нь амар энгийн байгаад байдаг. Тэгсэн хэрнээл тэр хүний байгаа нь өөрөө нэг тийм юр бусын юм шиг те тэгж харагдаад байдаг. Яг тийм гэсэн үг. Тэгэхээр ингээд худлаагаасаа нэг юм амар итгээд байх гэж хичээж байгаа биш. Угаасаа л та хэд маань дотроо ийм өөрийн гэсэн ертөнцтэй тэрийг яг тэр чигээр нь одоо гадаад ертөнц рүү прожект хийж харуулах хэрэгтэй гэсэн үг. Баггүй юу? Ийм проектороор проектж байгаа юм шиг. Тэрний төлөө та ямар нэгэн ийм перформ хийх буюу ингээд нэг юм жүжиглээл ингээд янз бүрийн дуу аваа гаргаал те хүмүүсийг ингээд шокнд оруулах гэж ингэж хичээх ерөөсөө шаардлага байхгүй гэсэн үг. Хитрхи та ингээл перформ хийгээл яг энэ ингээ хоёр талтай манайха хитрхи өөрийгөө ингээ хумайд те хитрхи өөрийгөө ингээ хамгаалаад ерөөсөө хинт ч өөрийнхөө дотоод ингээ ертөнцийг харуулахгүй байгаад хам бол буруудчихдаг. Нөгөө талаас алахаараа зэрэг би юм итгээд байх ёстой гингуудаа ингээл хүмүүсийг шоконд оруулах гал ингээл амар бүр нэг амар юм хум хийж мигээл те ингээл одоо цус нүчтэй юм хум ингээл гудамжаар өмсөж яваал гэдэг ч юм уу те тэгэх бас шаардлага байхгүй. Тэр бол хүн перформ хийж байгаа гэсэн үг байхгүй те. Тэгж перформ хийх шаардлага байхгүй. Яг нь перформ хийх цаг үеуд гэж бол байдаг те. Ингээд одоо урлагаа хүмүүст толлуулах, кинонд жүжиглэх гэх те. Жинхнээсээ ингээд яг ийм тоглолт үзүүлэх нь бол өөрийн гэсэн ийм зайтай, өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Зүгээр та оршиж байх үедээ хитрхи ингээд тоглолт хийгээд ах юм бол бас гажичдаг гэсэн. Кодносоо гажаад явдаг гэсэн. За тийж харагдаж байна. Энэ хоёроос бол тэр мэдээл энэ тэгэхээр зэрэг айгүй тийм нарийн баланс байгаа гэсэн. Айгүй нарийн баланс байгаа. Та тодорч гарч ирэх хэрэгтэй. Гэхдээ тодорхойн тулд тэгэж янз бүрийн амар дэндүү те ингээл нэг за би одоо яг хүмүүсийн төлөө, хүмүүс намайг харахын төлөө, хүмүүст би харагдахын төлөө гэд ирэх юм бол болохоо болоод ирдэг. Би хүмүүст харагдахгүй төлөө гэд өөрийгөө хумаад ирэх юм бол далавчаа нуугаад ирэх юм бол бас болохоо болоод ирдэг. Яг тийм төрлийн хүмүүс байна. Та яг зүгээр л байгаагаараа миний дотор ийм юм болоод байдаг гэд эсвэл ингээд тэрийг одоо хийж байгаа тэр ажилтаа ч юм уу зориулах юм бол тэр чинь таны одоо хийсэн тэр ажлаар тэртээ тэргүй тодроод гараад ирдэг. Тэгээ яг тийм төрлийн хүмүүс байгаа байхгүй. За дараагийн 2 өдрөө нээж харцгаая. King of Cups за аягны хаан гарч ирсэн ерөөсө гахах зүйл алга. Тэгээ яг ингээ хоёр тишээ хуваагдчихж байгаа гэсэн үг. Зарим хүмүүс нь бол үнэхээр одоо амар тийм техник механикийн ололт те одоо шинжлэх ухааны ололт мололт хийх те бүр жигнэсээ юм докторант болох, докторантаа хамгаалах тийм хүмүүс ч гэснээр байгаа.
Тэгэд энэ шинж тэмдэг аль алинд нь танд байгаа та алийг нь илүү одоо бөөцөөлж те одоо нэлэх хүүхдээсэн бол том хүн болгоход нь анхаарна тэр тал чинь өөрөө тодорч ирнэ. Тэгээ та энийг бол энэ видеог сонсож байхдаа зүгээр өөрөө мэдчихэж байгаа. Би бол яалтчгүй одоо илүү урлаг тал руугаа хүн. Би бол яалтчгүй одоо математик тал руугаа тэг хим физикч биологч тал руугаа хүн. Шинжлэх ухаанч тал руугаа хүн гэд тэрийг мэдж байгаа. Гэхдээ энэ авиас энэ гоц авиас аль аль нь таны дотор энэ кодын дотор чинь хэдийнэ ингээд хийгдсэн байгаа гэсэн үг. Тэгэд энэ алийг нь та илүү ингэж бөөцөөлж, илүү ингэж өгчөж, хөхүүлэн дэмжих тусам тэр зүйл чинь тодроод гүнзгийрээд явна гэсэн үг. Илүү боловсрно гэсэн үг. За одоо энэ хүзийг татаж харъя. The full тийм тэгэхээр зэрэг шин зүйлийг эхлүүлэгч адал явдалч одоо адал явдалт дуртай төрлийн хүн байх болно. Бүх зүйл таны хувьд аялал те. Ингээд ямар нэгэн одоо за ном уншчихлаа гэж бодоход тэр таны хувьд өөрөө адал явдал аялал. Та өөрөө ном биччихлаа гэж бодоход тэр өөрөө адал явдал аялал гэж ингэж хүлээж авах тусам таны сүнс чинь улам илүү тэлж улам илүү боловсрч дараагийнхаа коднуудыг ингээд анлог хийгээд явдаг ийм төрлийн сүнс байна гэсэн үг. Ямар үед болохоо болоод ирдэг вэ гэхлээр зэрэг би яг ийм замаар явах хэвээр яг энийг ингэж хийх хэвээр гэд хитрхи арга барил техникт ингээд автаад ирэх юм бол юу ачдаг. Болохоо болоод явцдаг. Та өөрийнхөө кодны дагуу та бол өөрөө айгүй тийм сониуч сүнс заяа. Сониуч сүнс. Нэг юм урдаа ингээ баах юмнууд тавьчаад энэ хоёрыг нь хооронд нь ингэж холбоод үзье. Энийг нь ингэж хийгээд үзье. За шүлэг гэдгийг болохоор зэрэг заавал толгоос үл холбдог. Тэгвэл би огт толгоос үл холбохгүй байж үзье. За классик хөгжимтэй за одоо ингээд ямар нэгэн хөгжмийн зэмсгээр ингээд хичээлжилаа гэж ботход за заавал би нэг хин нэгэн хүний те Моцартын ч юм одоо мэдхгүй би хөгжмийн талаар үнэхээр боловсралгүй хүн тэгэхээр сайн мэдхгүй байна. Моцартын одоо арга барилаар ингээд хийгээд үзье гэд ингээд тах юм бол тэрэндээ хитрхи баригдчих юм бол ер нь өөрийгөө задлж та болчдөг төрлийн хүмүүс гэсэн. Та бол юмыг ер нь бол өөрийнхөөрөө тгээс эхэлдэг хүмүүс байх хэрэгтэй. Ийм цоошин ерөөсөө хүмүүсийн анзаарж байгаагүй хүмүүсийн тоож харж байгаагүй тэр замуудыг нээж өгөх төрлийн хүмүүс байгаа гэсэн үг байхгүй. Энд чинь л өөрөө таныг ийм жинхэнэ тэр дотоод гоц авиастэй таны тэр кодон дотор багтсан байгаа гоц авиасын түлхүүрийг одоо түлхүүрдэж тэр хаалгаа онгойлгоход туслах зүйл. Хүмүүсийн зам мөрөөр яваад хүмүүсийн одоо ер нь бол ийм заяа манай 4-р группийнхэн болвол бусад хүмүүс за ингээд те 10 жилээ сураад те сургуулаа төгсөөд ингээд яваад ингээд явдаг. Гэсэн тэр урсгалыг ер нь даах ёсгүй хүмүүс байгаа харагдаж байна. Нилээн урсгалыг сүрдэг хүмүүс байх хэвээр. Урсгалыг сүрөөд та өөрийнхөө арга барилыг шинээр гаргаж ирээд шинэ юм зохион бүтээх тусам яах нь хорвоо ертөнц таныг шагнадаг төрлийн кодтой хүмүүс байна гэсэн үг. Тэгэх тусмал та өөрийнхөө энэ одоо дотроо нуугдсан байгаа тэр авиас бэлгийг яах нь илүү их гайхалтай болгож, илүү их гаргаж ирж, илүү их хийдэг ийм төрлийн кодтой хүмүүс байна гэсэн үг. Тэгэхээр тэр нөө хончин нохоо шиг байран дотор суугаад ингээд би хэрэгэ гаргаж чадахгүй байна гэж уйлаад суух биш. Яг хонь дээр очиод хонио бэлжээх юм бол жинхэнэ аз жаргал тэр юмнуудаа мэдэрнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тэрэн шиг таад өөртөө ерөөсө хязгаарлаж болохгүй, өөртөө ерөөсө нэг газараа дэндүү их гацааж болохгүй гэж хэлсэн. Тэгээ энэ дээр бол энэ архетипийн хөзөр бас аюу гоё хэлсэн юм шиг надад бол санагдлаа. За 43 те 43-ын энэ хөзөр. За дахиад хэдүүлээ харъя. Тэгээ яг ингээд өөрийнхөө хүчийг ингэж гартаа авч толгой дээрээ тэр хүчнийхээ титмийг тавьж явах хэрэгтэй төрлийн хүмүүс байгаа гэсэн. Ерөнхийдөө бол та өөрийнхөө одоо ийм хаант улсыг, хаант гүрнийг, орд харшийг барих хэрэгтэй хүмүүс гэсэн. Та бусад хүмүүсийн орд харшин дотор суух юм бол хаан шиг байж чадахгүй. Тэгэхээр ер нь бол нэлээд ийм rebellious сүнс гэж би бол хэлнэ, буюу одоо тэрслүү сүнс гэж би бол хэлэх юм байна. Тэгээд ийм тодор гэрэлтэх хэвээр сүнснүүд гэсэн үг. Ер нь бол таад маань айгу том зүйлийг мөрөөдөж, том зүйл рүү тэмүүлэх тусам яг өөрийнхөө сүнсний хэрэгийг гаргана. Яг энэ бол сүнс болгонд хамааралтай. Гэхдээ ялангуяа та хэдийн маань хувьд. Тэгээд буруудаад ирэхээрээ яадаг вэ гэхээр зэрэг ингээ гацаа сууждаг, сэтгэл гутарчдаг.
Тэ бүр ингээд жинхнээсээ хин нэг намайг хараацсан юм биш үстэй гэж бодох хүртэл таад шигдэж чаддаг төрлийн хүмүүс байна. Угаасаа маш их ийм одоо depth буюу англиар depth гэж нэрлэдэг. Монголоор болохоор зэрэг ийм гүн гүнзгий тэ янз бүрийн ийм хэлбэр төрстэй хүн баггүй юу? Сүнсэхгүй юу таад маань. Тэгэхээр яг тэрэн шигээ бүр маш гүнд шигдэж чаддаг төрлийн хүмүүс гэсэн. Тэгэхээр энэний балансыг аюу гоё авч явах хэрэгтэй. Надад ийм бүжигчин хүн санаанд бас орж ирж байна. Тэгээ бүжигчд болохоор зэрэг ингээд миний бодлоор би өөрөө бүжигчин хүн биш болохоор зэрэг мэдгүй зөв төсөөлөхөд болохоор зэрэг асар хэцүү зүйлсүүдийг маш амархан юм шиг харагдуулдаг штэ бүжигчд. Яг тэрэн шиг ийм тэнцвэр таадад маш чухал байдаг гэсэн үг. Тэгээ та хэд юм болгонд амар сониуч хандах хэрэгтэй. Сониуч биш ингээд нэг хитрхийн юм догматай, хитрхийн юм дэндүү их бүтцэнд баригдаад, цаг хугацаанд баригдаад, орон зайд баригдаад ингээд ирэх юм бол та хэдийн маань сүнс жижигрээд улам ингээд багтраад боож өгөх гээд байдаг. Тэгэхээр өөртөө юм хангалттай юм гоё өөрийгөө илэрхийлэх орон зай, хөдлөх орон зайг өөртөө олгож авах шаардлагатай. Ямар ч үед тэрийг байнга авч явах тусам та хэдийн маань сүнс илүү тэлж хөгжиж одоо тэр потенциалтай хүрнэ гэсэн. За ийм мэдээлэл орж ирлээ. За одоо би болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлтээр болохоор зэрэг сүнсний кодчлын хэр дагуу явж чадж байгаа бэ? Чадж байгаа талууд нь юу байгаа вэ? Чадахгүй байгаа талууд нь юу байгаа вэ гэдгийг асууж өгнө. За тэгэнгუутаа хоёрдугаар болохоор зэрэг сүнсний кодчлын дагуу таны twin flame буюу ихэрдүүл таны зайны хань ямархуу хүн байгаа вэ гэдгийг харж өгнө. Таны сүнслэг гэр бүлийн талаарх мэдээлэл авч өгнө. Soul tribe. Таны сүнслэг овог аймаг те таны тойр хүрээлэх ёстой тэр хүмүүс ямар хүмүүс вэ гэдгийг харах тэр мэдээллийг авна. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор сүнслэг карьерийн талаарх мэдээллийг авах болно. Таны кодтой таарсан гэх юм уу? Тийм. За тэгээ энэ хүртэлх мэдээлэл нь танд хэрэг басан бахаа гэж найдаж байна. Хэрвээ нэмэлтээ авах хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент төрөлтөөс холбоосоор ороод зааврын дагуу худалдан авалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд үлээ дараагийн бичлэгээр уулзсаа бүгдээрээ баяр таа.